За. Ерөнхийдөө одоо л яг хэлсэн байгаа шүү. За. Тийм үү. За. За хэлсэн байгаа. За төрсөн өдөр хэрэг болов. Төрсөн өдөр юу нэг гой өнгөрсөн. Эхлээд ажил дээрээ өглөө ирээд жоохон ажиллаж агаад тэгэл төв рүү яваал өсчин дээр очиж үсээ янзлуулаад тэгэл найзууд хүлээжсэн найзуудтайгаа уулзаал нэг 2 цаг юм ярь цуугааллаа үлээчээл тэгэл ирсэн. Аа. Юу. Чи ер нь төрсөн өдөрдөө ер нь хэр их ач холбогдол өгч одоо тэмдэглэх тал дээр нь өгдөг юм боо ер нь. Яг нэг 21 хүртэл бол нэлээд ач холбогдол өгдөг гэсэн. Угаасаа нөгөө нэг нэгдүгээр ангиасаа найзлсан найзтайгаа хамт тэмдэглэдэг. Тэгэл тэгэнгүүт төрсөн өдрөө яг хоёулангийнх нь 10 сард болдог. Тэгээд дундаа ингээд тэмдэглэдэг найзуудаараа ингээд бэлэг бэлтээл. Тэгэл 18 наснаас хойш ингээд нөгөө нэг газруудаар ингээд тэмдэглээл. Тэгэж аваад ер нь айгүй ач холбогдол өгдөг байсан. Одоо бол тэгээд яг нас яваад байгаа юм уу? Ягаад ер нь их тоохоо болцсон ш. Ер нь тоохоо болгоход юм хүм нөлөөлсөн үү? Ямар нэгэн сэтгэл зүйн байдал ч юм уу эсвэл зүгээр болиё л гэж бодсон эсвэл шал таник юм аа гэж бодсон. Ягаад гэж асуугаад байна гэхэлэр нөгөө нэг одоо жишээ нь би бол ингээд төсөө өдрөдөө ер нь бүр анханасаа заяа огт ач холбогдол өгж байгаагүй юм байхгүй. Бүр өгдөггүй заяа. Би бүр тэмдэгдэг ч байсан. Тэгээ энэ яг юунаас үүсэлтэй вэ гэхээр уус наа хүүхдээ бат манай амьдралж явах хэцүү юм. Ядаа айгүй ядаа амьдралтай. Тэгээд юу төсөө өдөр тэмдэглэх бараг мэддэгчгүй байсан юм чи. Тэгээд яг тэр нэг школ дотор ингээд суудсан. Тэгээд тэр школ чи ингээд сууж явсаар хагаад дараа нь амьдралын газар яриад ингээд тэмдэглэх боломжтой болж молол тий. Тэгэн гот ингээд ерөөсөө огт тэмдэглэхгүй өөрөө ерөөсөө ач холбогдол өгөхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо хүртэл цаа яг тэрэн дээр огт ийм ач холбогдол өгөхгүй тийм болцсон байхгүй. Тэгэн гот ингээд босод хүмүүсийг харахлаар ингээд зарим нь бүр амар ач холбогдол амар гоё тэмдэглэдэг. Зарим нь яг гайгүй тий ингээд тэгээ би ингээд тэрийг хараад ямар гоё ингэж тэмдэглэхийнсэн гэж боддог мөртлөө яг хийхээр хийж чаддаг байхгүй. Сони ягаад ч мэдэхгүй. За яваад тэгээд яаж хийх юм бол гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр тэр намайг жоохон байхаас бол ер нь бол нэлээд ач холбогдол өгдөг ус аав ээж хоёр ингээл амар том хамаатнуудаа дуудаал айгуу гоё тэмдэглэдэг. Яг 6 насны төрсөн өдөр ердөө санаас гардаггүй байхгүй юу? Хамаатнуудыг бүгдийг дуудаал, өвөө эмээг дуудаал тэгэл надад шинэ палаж өгөөл. Тэгэл бүгдээрээ ингээл бэлэг өгөөл амар гоё баярлал. Тэгээд ер нь тэрнээс хойш төрсөн өдрөө амар хүлээдэг гэл тэмдэглээл. Тэгэл 10 жилдээс ороод найзуудтайгаа ингээл миний төрсөн өдөр мөдрөгөл тэмбүүд өөрсдөө ингээл амар хүрхэн артаар ярьж байгаа л 500 төгрөг цоглож байгаа л бэлэг өгдөг. Ер нь ач холбогдол өгдөг. Тэгээд найзуудынхаа төрсөн өдрүүдийг, багшийнхаа төрсөн өдрийг, гэрийнхнийхаа төрсөн өдөр ч ер нь айгүй ач холбогдол өгдөг. Тэгээд жоохон том болоод манайх ч нөгөө нэг 5 хүүхэдтэй таахгүй. Тэнгүүд 5 хүүхдийн 3 нь 10 сар төрсөн. Тэнгүүд яг дунд нь их хийдэг. Тэгэл ер нь жоохон том болоод эхэлж байгаа л нэг төрсөн өдрийн хүлээлч гэсэн багсаал. Тэрнээс гадна гэрийнхнаасаа гадна зөвхөн найзуудтайгаа хийдэг болсон болохоор ингээд ер нь бол жоохноор яг хиймээр байсан юмнуудаа төрсөн өдрөдөө хийсээр байгаад одоо нэг хийдаа гэсэн юм байхгүй болсон болохоор тэгэл ингээд урсгалаар нь өнгөрөөчл. Тэгэл хандсан байж тээ. За одоо энэ дээр жаах уу тээ. Тэгээ. Болцсон гэл. Жинлүүрээ ордно уу юу? Тийм жилүүрээ ордно. Хоёул адилхан юм шүү дээ. Тийм үү. Би чи одоо 10 сарын 14-нд чинь. Энэ төрсөн өдөр. Тий. Энэ болохоор юу байхгүй. Яг пассвортын дээр болохоор 10 сарын 12-нд гэгцдэг. Болсон нь болохоор 14 байхгүй. Тэгээ би ч болохоор яг дунд ихчийн хаан төрсөн өдрөө төрсөн байхгүй. Бид хоёр яг нэг өдөр тэмдэглэдэг төс өдрөө. Тэгээ манай аав ээж бүртгүүлэхдээ 12 ингээд. Тэгээд тэр айгүй хайн байдлын илэрхийлсэн тийм тэр хүний илэрхийлсэн тий. Ойлоо кофе авах уу? Тий. Тэгээ за би аягаандаа илэрхийлж. За би эспрессо аваад дээрээс нь жоохон ус илгүүлээ. За амтач гоё sorry. Гоё кофе хийж өгсөн баярлалаа. Тэгээд надад бол энэ яг энэ манай кофе шопын кофе бол маш их таалагддаг. Ер нь л тэгээд би бол яг одоо 2021 оноос хойш ер нь бол кофенд бол ер нь багаар амталж явсаар агаад тэгээд сүүлийн 2 жил орчмын үеэс бол кофенд бол энэ бол нэвч хот явж орсон. Тэгээд ер нь айгүй дуртай болсон. Тэгээд дуртай болоод ирэнгуутаа яадаг юм бэлээ. Их угаатаа гэхээр амтууд нь өөрчлөгдөж эхэлдэг юм бэлээ. Яг ингээд илүү одоо анх хоол ингээд юу вэ латте ингээд ууж муугаал тий ингээд тийм гоё юм гэсэн мал сүулдэ ингээд латте утгагүй санагдаад хэсэг юм ч утга учиргүй санагдаад сүулдэ американо болоод би бол американо дуртай. Гэхдээ хит их уулах гэдэг байхгүй ингээд бүр хит их бүр ингээд цэрэтлээ ингээд кав авах гэдэг. Тэнгод американо арай биш юм байна ингээд эспрессо аваад эспрессо яг нэг болгоод яг гоё имдрэмжээ авчиж байгаа. Гэхдээ эспрессогоос дахиад жоохон бас уучмаар аваад байгаа. Тэнгод дабл эспрессо авлаа. Тэнгод уул нь эхэндээ гоё явжснаа сүулдэ нөө эспрессо маань ингээд жоохон гашуун амтна ингээд хитрхий жоохон хурц санагдаад. За тэгэл
За эспрессод дахиад жоохон ус нэмчихвэр юм аа. За тэгээ яг миний хүсэл ингээд бүрэн нийцээд яг эспрессо гэхдээ жоохон их тий. Тэгээ бас бүр бага уумааргүй бас бүр их уумааргүй яг дундуур нь ингээ уумаар байна. Тэгээ элдв шэлдв одоо амт бол ер нь иммэргүй байна. За энэ бол яг гоё юм байна гэдэг дээр ингээ тогтоо. Тэгээ хүн явах тусам ингээ гүнзгэр идэв юм шиг надад санагдсан. Тий. Тэгээд тийм байна. Чиний хувьд болохоор ер нь кофений чиглэлээр энэ ажиллаад хэр удаж байгаа? За байц. Хамгийн анх 1-р курст ороод тэгээд ажил хэмээр санагдаад тэгээд ер нь нөгөө нэг хүн хүсдэг юмаа ингээл бичдэг штэ хийж үзхийг хүсдэг юмнуудаа тэрэн дээрээ ингээд яг нэг өөрөө мэдлэхгүй бариста хийж үзэх гэж бичсэн байсан байхгүй. Тэгэл манай нэг найз бас 1-р курст орчоод ажил хиймээр байна гэл. Тэгэл их дэлгүүрийн тэнд явж байгаа л нэг кофе шоп шинээр нэгтгэж чинь орж үзье гэл манай нэг хоёр найз орж үзсэн гинэ. Тэгэл бариста авах уу гэл гэсэн чинь аав наав чи дугаараа үлдээчих гэл. Тэгэл манай найз ажилд орчлоо. Өстө гоё ягаа гэл. Яа би бас наа чи ормоор нь оронтой байна уу гэл гэсэн чи одоохондоо байхгүй гинэ найз 100% дээр нэг салбар байдаг гэж тэн дээр оронтой гаруул чамд хэлье гэл. Тэгэл хичээлдээ ороод хичээлээ гээл явж итлээ яг нэг 10 сар төхүүлэл 9 сарын сүүлээр нэг оронтой гарцсан гинэ чи орох уу найз нас 120-ын салбар руу явж байгаа хоёулаа хамт оръё гэд. Тэгээд орж уулзаад хамгийн анх тэгэж 21 онд юм байна. Хамгийн анх кофе шопт ажиллаж исэн. Кофед одоо учирсан төв хаа нэ тий. Эхлэл. Гэхдээ яг нэг анхандаа бол нэг хайхтар кофе бол уудаггүйсэн баггүй ердөөсөө нэг кофег амар муухай гашуун амттай яг нэг тийм тамхины нэг тийм үнэртэй амтагдангууд яг нэг тийм тамхи амтлаад байгаа юм шиг санагдаад ердөөсөө нэг тийм таашаадаггүйсэн. Тэгэл зөөлхнөр ууж байгаа л хамгийн анх өмнө нэлээд ажиллаад удцсан байсан охин чи карамел макиато ууж үзэхгүй гэл. За тэгээ гэл уусан чи амар гоё амттай. Яг мөстэйг нь ууж исэн. Тэгэл үнэхээр гоё амтагдал байнга тэрийг уудаг болж байгаа л. Тэгээ сүлдээ жоохон нэлон санагдал за жоохон зөөлрүүлье гэл ванил латте уугаал. Ванил латтентэй хэсэг уудаг байж байгаа л. Тэгээд яг нөгөө нэг хичээл дундаа орсон. Дээрээс нь хичээлдээ явна, ажилдаа явна. Тэрнээс гадна нөгөө нэг герман хэлний сургалтанд суугаад тэнгууд ачаал ихсэл тэнгууд жоохон хүчтэй юм уух хэрэгтэй болж ихлээр жоохон сэргэг байхын тулд хичээлээ ойлгохын тулд тэгэл өглөө нь американо уугаал. Ажлаа дуусчаад дахиж нэг американо уугаал. Сургалтынхаа дундуур гарч бас нэг американо уугаад тэгээд ер нь американо л уудаг. Өөр кофе ер нь нэг тийм сул санагдал эсвэл нэг жоохон нялуун санагдал ууха болцсон байсан. Тэгжэл хамгийн анх кофенд орж илаа. Тэгээд айгүй их яг таны хэлдгээр нэг уучих юм бол дахин уумаар санагдал. Өдөр болгон уумаар санагдал. Өдөрт нэг байсан 2 болоод 3 болоод амар ихсээд идэм байлээ. Тэгжэл кофе анх уужсэн да. Тийм. Тэгээд яг нөө кофений амтанд болохоор яг яаж ороод ирэх гэхээр анх би бол хувьдаа ингэсэн байхгүй. Эхлээд ууханд мөндөж гашуун байсан. Тэгээд сонирхгүй ингээл за яах вэ гэл. Тэгээд хаа нэг уудаг байж байгаа л тэгснэ латте уугаал те. Тэгээд латте ингээл уу уудаг байжсэн аа. Амт нэг жоохон их уугаад ирэх сүлдээ нялуун санагдаал. Тэгээд дараа нь ингээл явсаар агаал яг хар кофеин дээр яг цэвэр хар кофеин дээр очиод тэгээд өдөрт ингээд нэг уусан чи гоё бие сэргээл гоё мэдрэмжийг өгөөл те. За тэгээд нэг уучаад байж байгаад үйлчлэл гарчиж байгаа байхгүй. Ялангуяа энэ үйлчлэл гарах процесс нь болохоор хоолны дараа. Өглөө ирээд уучна. Өдрийн хоолоо идчихнэ. Хоолны дараа яг гээл буцаад нойр хүрээл ирэнгууд яг уумаа санагдал дахиад уугаад ингээд за тэгээд ингээ уугаа авч ангууд яг 4 цагийн үед ууснаас 2 цагийн дараа уул нь үйлчлэн штэ. Тодорхойд үйлчлж яснаа ялангуяа юм суун ажил хийдэг хүмүүст бол үйлчлж байгаа дахиад ундаг юм бэлээ ингээл. Тэгээд дахиад нөгөө мэдрэмж байгаа. Тэгээд өдрийн бүр хид жуух гэдэг юм те бараг ингээд. Тэгэнгүүт яг ингээ сүулдэ барьж байгаа байхгүй. За өнөөдөр 2 л. Тэгээ 2-оос илүү болгохгүй. Тэгээ бусдад л ингээ өмөр нэг өөр аргаад биеэс сэргээгээд. Тэгвэл хитрхийх уух гээд байна гэд. Тэгээ жоохон болгоомжлол байгаа юм л та яг. Гэхдээ ер нь яадаг юм уу? Одоо яг энэ кофеин дээр ер нь яг сөрөг тал гэж юу байдаг юм? Кофеин дээр яах вэ? Сөрөг тал гэхээсээ илүү хэрвээ хэтрүүлээ жоохон хэрэглээд авах юм бол хүний нэг шүд шаардлагатай ч юм уу те амнаас байнга нэг кофе үнэртэй дэдэг ч юм уу тиймэрхүү сөрөг тал байгаа. Эсвэл одоо кофенд агуулгаж байгаа кофенд хитрхи мэдрэг байх юм бол амар нэг зүрх ингээл дэлсээл нэлээ удаан ингээл дэлсээд яг нэг тийм жоохон тухгүй юм шиг мэдрэмж төрж болно. Хэрвээ тохируулаад өдөрт нэг удаа хэрэглэдэг ч юм уу. За яг нэг өглөө цай уучаад өлөн дээрээ хэрэглэх юм бол тэр чинь цуснд чинь шууд ингээ кофеин орохоор ингээ хүний бүр ингээ амар огцом ингэчдэг. Тэгэхээр яг нэг тийм жоохон хөнгөн юм эзнийхаа дараа хэрэглэдэг ч юм уу. Тэгээд ер нь хөдөлгөөнтэй хослуулаад явах юм бол кофег өдөрт нэг удаа аваад ах юм бол харин ч эрүүл мэндэд ер нь сайн л гэдэг. Чээр нь ямар нэг яг кофеинээс олчлаа гэсэн тийм кейстэй юм таарч байсан уу? Эсвэл энэ тэндээс ч юм уншижсэн тийм байсан уу? Ер нь ховор зүгээр л нөгөө нэг кофеноос болоод өстө муухай байна гэсэн сонсоос илүү. Өстө кофе уух гэсэн чи амар ядраад одоо кофегоо л ууя гэсэн л тохиолдолтой зөндөө тарж ирсэн.
чи кофега юу одоо яг энэ бариста чиглэлээр ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? Тийм 21 оноос хойш гэдэг чинь одоо ер нь 4 жил. 4 жил болж байна. Тэгэл яг энэ чиний 100% сонирхол. Чиний мэрэгжил чи юу юм? Миний мэрэгжил бол яг хөө би ангаахт шимт хижээ судлалаар орж исэн. Гэхдээ яг хөө бүрэн дуусгаагүй дундаас нь чөлөө аваад гарч исэн. Одоо болохоор яг хөө гадагшаагаа явж сурыг гэж бодож байгаа. Гэхдээ бас шимт хижээ судлалаар өөрчлөлтөд сурна гэсэн бодолтой байгаа. Тэгээ надад ч гэсэн яг гоё юм баристагаар ажиллах тийм туйлын хүсэл бас мөрөөдөл байд юм аа. Нэг тийм юм. Энийг хэдүүлээ сүлд ярина. Хадгалчи. Тэгээд түрүүн гол нь юу асуух гэсэн бэхээр одоо яг энэгээр ингээд чи одоо ер нь бол ингээд олон жил ажилласан юм чинь чамд бол тодорхой хэмжээний туршлага бий болцсон тий. Тэгээ эн чинь ингээд чиний амьдралын нэг хэв маяг болчихж байгаа бас тий. Тэгээ ингээд гоё сонирхолтой. Тэгээд яг энэ одоогоор энэ Монголд чиний хувьд таалагддаг гоё юу байгаа юу? Кофе байгаа. Чиний хувьд хамгийн гоё таалагддаг. За энэ кофе л ер нь гоё доо гэж бодогддог. Тэгээ хүн хүнд өөр амттай, өөр амтыг кофе яг ингээд нэг амталдаг, таалагддаг кофе гэж юм байд юм шиг. Яг кофе уудаг хүмүүсээ те. Тэгтээ одоо яг чиний хэлж байгаа, нэрлж байгаа кофе бол туйлын гоё. Тэгээ энэ л дэлхийд дээрх хамгийн гоё нэгсэн үг биш шүү дээ. Энэ чиний хувьд л маш гоё. Миний хувьд ч гэсэн бас нэг өөр кофе ингээд дуртай байна. Тэгээ чиний хувьд яг тэр хамгийн гоё гэж санагддаг кофе чинь ингэв. Миний хувьд бол хамгийн гоё гэж санагддаг кофе гэх юм бол за кофений үрнээсээ болж байгаа. Тэгвэл ер нь бол кофений үр гэдэг чинь өөрөө одоо тэр улстай үйлдвэрлэгдээд тэгээ бид нарт ирэхийн тулд ингээд хөөрхөн замыг тулж байгаа шүү дээ. Тэр замыг богиносгоод бид нар өөрсдөө тэр кофений үрийг Монголд авчираад хуураад тэгээд хэрглэж байгаа кофе бол хамгийн гоё кофе гэж бодогддог. За тэндээс гэх юм бол манай Монголд хийгдэж байгаа кофенуудаас гэх юм бол Rocking кофе байна. За тэгээд Cafe Fonte байгаа. Улаанбаатар кофе. Тэгээд манай хэргэлдэг одоо бидний кофе хэрглэж байгаа кофе шопд хэрглэж байгаа Taste of M гэдэг тэдний кофенууд бол хамгийн гоё. Яагаад гэхээр тэн чин одоо бид нар өөрсдөө тэнд хуралдаа хийгээд одоо баглаа бодлоо хийгдээд бид нарт ирэх хугацаанд богинохын учраас яг тэр гоё кофеных нь хуралтынх нь амт нь үнэр нь тэр олон төрлийн амтнууд нь яг ингээд шууд бид нарт хүрэх боломжтой учраас тэд нар бол хамгийн гоё гэж боддог. Тэрнээс биш одоо ингээд дэлхийд даяар гоё алдартай Starbucks-ын кофе ч юм уу зөндөө кофенууд байгаа шүү дээ. Тэгэхээр миний амтлагын хувьд бол яг Монголд хуурсан кофе л хамгийн гоё олон төрлийн амтыг шууд бид нар хүлээж авах боломжтой болохоор тэр кофенуудыг гоё гэж боддог. Сайн сүүлдсэн чинь aim Taste of M. Тий, надад бол би бол яг энэ Taste of M-ийг бол нэрлэнэ. За тэгээд одоо яг энэ манай байгууллага дээр болохоор хоёр төрлийн кофе ашигладаг байхгүй. Нэг нь болохоор офисын хэмжээнд нэг өөр кофе ашиглаж байгаа. Тэгээд кофе шопын хэсэгт маань болохоор одоо энэ M кофег ашиглаад байгаа шүү дээ. За тэгэнгүүт яг энэ M кофег уухлаар миний хувьд бол яг тохироод байгаа. Надад ингээд нэгдүгürt би жоохон юм зөөлхөн нэлээд амтан дуртай. Тэгээд зөөлхөн. Гэхдээ үйлчлэл аяа гоё. Тэгээ яг нөгөө нэг одоо ингээд эспрессогоор ч юм уухлаар тэр нэг юм миний нэг юм гашуун биш юм дундаж юм зөөлөн амтыг гоё өгөөд өгдөг байхгүй. Дээрээс нь бийг маш гоё сэргээгээд өгдөг. Тэгсэн чинь яг энэ дээр оффст өгөөд байгаа кофе хэрэглээд байгаа кофе болохоор айгүй юм хууралт өтгөх юм уу юунаас олдгийг мэдгүй юмтаач айгүй өтгөн байгаа гэдэг. Дээрээс нь гашуун амт нь айгүй өндөр. Тэгээд ингээд уусын дараа заримдаа ингээд жоохон ингээд би толгой эргэж мэргээд ч юм уу те ингээд нэг сонь нүд ирээлээд байгаа юм шиг мэдрэмж төрөд. Эсвэл ихтүүлсэн юм шиг ингээд би жоохон салгалж малгалаад ч юм уу тиймэрхүү мэдрэмж. Гэтэ яг уух тунгийн хувьд бол мэдээж яг л өдөр болгон өглөө ирээл яг л уудгаараа л угаад байгаа шүү дээ. Тий. Надад л тэг санагдав. Тэгэхээр миний хувьд бол яг M кофе маш гоё санагддаг. Тий. Надад бол тийм санагддаг. Тэгээд одоо нэг кофений нэг юм түүх байгаад байдаг шүү дээ. Нэг ямаа байжсэн. Тэгээ ямаа кофений үрийг эдсэн дараа нь тэр ямаа хариулж ирсэн эмэгтэй кофег тэр кофений жимсийг олж харсан. Тэгээд тэрийг идэ биеийн сэргэжээ харсан. Тэгээд ингээд одоо тэр юу гэх юм нутгийн те тэр хүмүүстэй ингээд хэлсэн. Тэгээд тэр нь ингээд тараад тэрний дараа явж байгаад ингээд Француудын те одоо дэлхийг колончлсон ингээд колончлолын тэр урт замаар те одоо олон твийг нээсэн гэдэг. Энэнгээр дамжаад ингээд кофеийг тараад явсараад өнөөдрийн Монголд ирсэн гэдэг нэг юм тийм түүх би уншиж ирсэн. Бас сонсч ирсэн юм. Тий. Тэр түүх үн юм. Тэрийг бол би үнэн байгаасай л гэж боддог. Тэр болохоор яг тэр түүх нь болохоор манай эртний 500 онд гэдэг гэж байгаа байхгүй юу? Нэг ямаа хариулдаг ямаачин байж байгаад
Ямаа ингээл нэг юм идчихэл амар жаргалтай амар цоглоо байгаадсан гинэ. Тэгэл гайхаал энэ одоо юу идчихсэн юм бол гэл тэгэл харсан чинь нэг бутан дээр нэг юм жимс ургаж ирсэн гэсэн. Тэрийг ингээл амсаж үзэл өөр бас амар ингээл сэргээл бүр тэр өдөржингөө л айгу баяртайсэн гинэ. Тэгээд тэрийгээ түүж авчраад ингээд тэр хамт амьдарч байгаа хүмүүстэй идэл бөөнөрөө л айгу гоё исэн гэсэн. Тэгээд тэрний дараагаар нь бас нэг лам олж аваад тэгэл лам нартаа ингээд идүүлсэн чинь бас ингээл өдөржингөө амар сэрэг айгу мундаг байсан гинэ. Тэгээд тэр жимсийг тэр болохоор яг кофений ургамал байсан болж тарж байхгүй. Тэнгүү тэр кофений черри гэдэг нэртэй хаа тэр ургамал дотор ингээд өрн кофений тэр одоо өөр ээж таарад тэрийг ингээд идэнгүүт амар гой сэргээд байгаа юм байна гэд. Тэгэж тэр яг Этиопт гэсэн хамгийн анх одоо олж нээсэн Этиопт нээжсэн гэсэн. Тэгээд тэрний дараа болохоор Араб руу яваад Арабаас Улаан тэнгисийг гатлаад одоо ер нь ингээд таны хэлдгээр дэлхийн нийтээрээ ингээд тарж исэн гэдэг тийм түүхтэй юм бэлээ. Тэгэхээр ер нь бол нэлээ эртнээс кофе чинь одоо түүхтэй болж тарж авахгүй. Айгу олон зуун жилийг дамжиж одоогийн бидний хэрэглэж байгаа кофений соёлд хүрсэн юм байлээ. Яа, тэрс Монголд ирсэн байгаа сайхан тий. Хэрэглэх боломжтой болсон байна. Гэхдээ мэдээж альва юмыг хэтрүүлвэл тэр бол асуудал үүснэ шүү дээ тий. Тэгэхээр би нэг ингэж бодсон байхгүй. Нэгдүгээрт одоо нэг хүний ген гэж айгу чухал зүйл байгаа байхгүй. Гений өгөгдөл гэдэг. Тэгэхээр бидний одоо гений өгөгдөл махыг задлах, мах идэх тий. Цагаан эдэг одоо задлах, цагаан эдээ идэх тэр одоо өгөгдөл ингээ байгаа. Тэгээ тэрийг тусанд нь байгаа тэрийг хэрэглэх үе тэрийг ингээ хурдан задлдаг. Тэрнээс шимд ижил авч чаддаг. Тэрэндээ дасан зогцсон. Одоо манай энэ эрсдэрс уур амьсгалж байгаа хамгийн тохиромжтой тий. Хамгийн боломжит хүнс нь энэ байгаа. Тэгээ энийг бид нар ингээ хэдэн зуун мянган жилийн тий. Одоо манай түүхчин бараг 3000 4000 болох гэдэг шүү дээ тий. Урагшаагаас сунаал байгаа. Тэгээ энэ өвөг дээдсийнхаа ингээ энэс ингээ генд өглөдөд ирсэн ийм зүйл байгаа. Кофе бол бидний хувьд шин зүйл баг. Тийм учраас шин зүйл учраас бид нар энийг хэрэглэхдээ яг ингээд тунгийн тараалаад хэрэглэх юм бол одоо энэ л бидэнд ирсэн одоо хамгийн гоё сэргийх боломжтой зүйл баг. Тунгаа хэтрүүлэх юм бол мэдээж тодорхой хэмжээний асуудлыг бол авчрах байхал гэж бодоод байна л да. Тэгээ яагаад үүнийг яриад байна гэхээр би нэг юм над дээр байсан нэг юм гарч ирсэн хоёр кейсийг ярих гэдэг байхгүй. За нэгдүгээр кофений яг ач тусах юм уу эсвэл ач тусах юм бол буруутчих гэдэг байна заа. Нэг өөр нь болохоор харшлын одоо реакц гэж өгдөн шүү дээ хүн. Харшлын жишээ нь ингээд жимс идэд гинт харшил өгөөд ингээ хоолоо ингээ одоо ингээ хавдаад гэх юм уу тий. Тэгэнгүүт амьсгалын зам хаагдж байгаа байхгүй ингээ амьсгал хэцүү болж ингээ захтнаад тавгнаад дээрээс нүд нь ингээ хавгнаад тий ингээ бүлцээгээд ингээ гинт харшлын шок өгөөж эхэлж байгаа байхгүй. За харшлын шок өгсөн тийм кейс гарсан. Тэгэнгүүт ойрхон аптек байж таараагүй. Гэхдээ яг ойрхон CU гэж одоо явж таарсан байхгүй. Тэгээд кофе чинь болохоор биес усыг хөөх юм үйлчлэгээтэй шүү дээ тэр чинь тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт кофе уух үед цусны эргэлт сайжирдаг байх гэж би бодсон байхгүй. Тийм учраас цусны эргэлт сайжрангууд хүний бие ингээд сэрэгдэг те. Ингээд за ийм хоёр үйлчлэлтэй учраас харшлын шок гэдгийг би тухайн үед юу гэж бодсон гэхээр харшлын шок чинь биеинд байгаа нэг ингээд хаван үсэж байгаа шүү дээ. Тэгэхээр хаван үсэж байна. Тэгэнгუთ нь кофе гот үсгүүгээд тэгээ кофе ингээд шууд уулгаад ингээ американо аваад кофе уулгаад тэгээд цаашаа ингээ аптек хайгаа авч явахгүй одоо харшлын юм уу хүртэл. Тэгсэн чинь маш хурдан за өдрөд хэдэн минут ч байсан нэг 4-5 минутын дараагаас эхлээд харшлын шок шууд буусахгүй. Нөгөө харшлан ингээ шууд нөгөө хаван үүссэн байсан чинь хаван байхгүй болоод хоолоо захтан ч амьсгалах хэцээсэн чинь шууд ингээд ямар харшлын шокыг шууд буулгасан байхгүй. За тэгэхээр кофе супер байсан уу? Тэгээд кофений үйлчлэлийн супер байсан бол нөгөө нэг биес усыг ингээд хөөгөөд тэгвэл нөгөө харшлын нөгөө нэг хавгандсан байсан тэр бүх зүйл чинь тухайд ингээд буусан байна гэх. Тэгэхээр харшлын үед хэрвээ кофе уудаг хүн байвал харшлын тийм шокын үед тэ одоо эхний ээлжинд төр авах арга хэмжээ бол бас кофе ээж болох юм байна гэж би нэгдүгээрт бодсон. Тэ хоёрдугаарт нөгөө нэг фитнесээр хичээлж байгаа одоо тэ одоо ингээд турах хүсэлтэй байгаа хүмүүс бол бас кофе ял амар бас эерэг нөлөөтэй юм шиг байна. Тэ ягаад тэгэхээр түрүүний хэлсэнчлэлт нэг усыг биеэс туугаад гаргах юм байна гэж нэг хоёр дахь хэлсэн. Гуравдугаар болохоор яг нөө дасгал хөдөлгөөн хийхэд яг дасгалын өмнө хийчихлээр ингээд бие гоё креатин хэрэглэхгүй ч юм уу тэ биеэсээ бисаа хэрэглэхгүйгээр ингээд бие гоё сэргээж өгдөхөд тусалдаг гэсэн. Гэхдээ би үүнийг болохоор орой дасгал хийдэг хүмүүс орой кофе уучаад дасгалаа хийчихлээр би шөнө унт чадахгүй болов гэж байгаа юм жоохон зүгээр би хэрэгэл үзээгүй л дээ. Би зүгээр тэгж таамагласан. Яа тэгэхээр кофе уугаагүй дасгал хийчээд тэгчээд орой орчихлоор ингээд нөө би чинь сэрэгцэн ингээд тусны хэрэгэлцэн сайжирцсан тэгснэ орой унтах гэхээр нөө би чинь ингээд нэг сэргээд идэг. Тэрэн дээр нэмээ кофе уучглаа бүр яг ингээд шинжлэгийн юм байх юм болоо. Өглөө дасгал хийдэг хүнд илүү тохиромжтой болов гэж би бодсон. За ямар ч тач надад бол ийм 3 кейс таарсан. Кофений ач тустай.
Харин яг сөрөг талаасаа миний жоохон хардаад байгаа нэг юм болохоор юу байна вэ? Бөөр нь жоохон нөлөөлөд байна уу гэж би жоохон хардаад байгаа. Гэтэ яг шинжлэх ухаанаар баталсан ч юм яг тийм юм олж өрөөсөө уншаагүй л дээ. Тийм ер нь бол яг хоо тэр чинь яг эрүүл мэндийнх нь яг суур юмнаас нь болж байгаа шүү дээ. Яг цаа эрүүл хүн бол кофег ингээл өдөр тутамдаа хэрэглээд байх юм бол өөртөө тийм амар ачаал өгөхгүйгээр тэр чинь бодисын солилцоог нь сайжруулад хоол шингээлтийг ч юм уу ингээд түргэсгээд одоо бид нар нэг хоол идчихэд ч юм уу кофе уучингууд ер нь ингээл нэг жоохон гээд сарж гэнэ. За нэг найлгараа даа гэж тэгдэж штэ. Яг тийм процесс болдог. Тэрнээс гадна одоо зүрхний хэм алдагддаг ч юм уу те эсвэл одоо бөөрийн чулуутай, бөөрийн унжилттай ч юм уу байх тохиолдолд тэр чинь мэдээж усыг хөөж байгаа болохоор давхар бөөрийг ачаалуулж байгаа. Тэнгүүд зүгээр ингээ ачааллаас нь одоо тэр чинь бас ингээ жоохон ачаалаад байх боломжгүй болсон байгаа бөөрөн дээр дахиж нэмж кофе их хэмжээгээр ч юм уу хэрэглээд байх юм бол мэдээж ачаал нэгсээд байх юм бол бөөр жоохон өвдөн. Яг уу надад бас тийм тохиолдол гарч ирсэн байхгүй. Өмнө нь ажиллаж исэн кофе шопыг ихч бөөрөн жоохон өвдөлтгөл хавагнаад байна гэх. Тэгээд эмчэд үзүүлээд чи ингээ баян кофе ууж байгаа болохоор бөөрөн чи хит их ачаал өгöd байгаа болохоор ингээд энэ ер нь жоохон багасгаарай гэх. Тэр их ч угаасаа өдөрт ингээ 3 4-ийг. Тэнгүүд угаасаа ачаал өгөх нь ойлгомжтой. Ер нь тийм процессууд байгаа. Тэгэхээр хүн хэрглэж байгаа юмаа сайн судлаад за энэ бүтээгдэхүүн сайн юм байна. Гол нь миний биеийн хүлээж авах чадамж нь юу вэ те? Би энийг ингээд өдөр бол хуугаад байвал надад яаж нөлөөлөх үү? Ямар ч юмыг одоо тэгэж гурилыг өдөр болгоо идээд ах юм бол муу гэж хүмүүс тэгдэж штэ. Тэнгүүд одоо хоол зүшнэр хэлж авахгүй гурилаа ингээд шууд хасчих болохгүй. Чи 7 хоногт 3 өдөр ч юм уу хэрэглэх юм бол болно. Шууд хасах юм бол ингээд бид чинь юрдөөс айгүй муу шүү. Obviously бас чи өдөр болго хэрэгжүүлэх 7 хоногт 4 удаа идгээд тэгжсэн байхгүй. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө биеийг одоо физиологийг жоохон таньж мэдээд за энийг хэрэглэх юм бол ингэх юм биш үү. Тэгэхээр гоё ингээд лимитэд харуулад ингээд хэрэглэчий гэдэг мэдлэгтэй ах хэрэгтэй. Тэрнээс биш шууд кофе бол юм том юм биш шүү. Кофе ухаар би өстой гэсэн кофе битээ үү гэд тийм юм бол байхгүй ер нь бол. Нөгөө талдаа болохоор миний бас нэг жоохон хардаад байгаа нэг юм болохоор кофе уусны дараа шууд хүндэр бие засдаг шүү дээ. Хүндэр бие засдаг. Тэгэхээр кофе уух үед хүндэр бие засж байна гэдэг чинь одоо нэг өөр хэлбэл гүйлгэж байгаа процесс болоод байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь хүний бие чинь бас гүйлгэж болохгүй бидтэй ер нь бол. Тэгэхээр кофе уух үед шууд өтгөн гарч яана гэдэг чинь жоохон харшлах юм байгаад байна уу? Кофе уухаар шууд өтгөн гарч байгаа нь яг уу бодисын солилцоог сайжруулад кофе тэгээд одоо хүний ходоод руу ороод тэнгуут ингээд сайхан шингэлээд тэдрийг ингээд гаргаж байгаа хгүй. Хэрвээ ингээд яг нэг өөрөө гүйлгэж мүлгэж ч юм уу тийм тохиолдолд хэрглэж бол дэмий. Тэрнээс ингээд жоохон өтгөн хатаж матаа ч юм уу гарахгүй нэг 2 хоног моног гарахгүй байх юм бол уучингууд шууд гарч байгаа. Тэгэхээр ердөөсөө л яг хүн өөрөө л зохицуулна гэсэн үг. Хэрвээ ингээд яг нэг тийм одоо гүйлгэх чинь шингэн алдал гэж юм л да. Шингэн алдж байгаа тохиолдолд нэмж кофе уугаад ах юм бол тэр чинь угаасаа болохгүй шүү дээ. Тэгэхээр хэрвээ шингэн алдж байгаа мэдж байгаа бол битээ тэгж кофе уу. Харин ч сайн ингээд нэг ус мус уудаг ч юм уу те ходоодны ашигтай бактери уудаг ч юм уу тэрийгээ тэгж тэнцвэржүүлэхгүй би кофе уудгаа гэдэг уугаад байж бол ердөөсөө болохгүй. Тий. Тэрнээс ч кофе бол нэг тэгж амар хүчээр гаргаад байгаа юм бол биш. Одоо бас нэг кейс. Энэ баг сүүлийн кейс ах. За кофе уудгүй хүн гэдэг ихний ятгалгаар ч юм уу уумар ч юм уу за тэгэхгүй ядраад ч юм уу тий уугаад реакц өгж байгаа шүү дээ зүрхэн дэлсээ тий өхөнгө алддаг хүмүүс байдаг шүү дээ яа кофе уугаа өхөнгө алдлаа гэдэг нэг тийм кейс сонсч байсан дараа нь надтай нэг одоо учирсан кейс болохоор кофе нэг уудаггүй тэгээ уусан чинь реакц өгөөд дотор нь муухай оргоод толгоо нэргээд ингээд би нэг салаад ингээд зүрхэн ингээд савалж штэ ингээд би ингээд салгалаад ингээд за тэгээд энэ реакцийг яаж болиулах вэ гэдэг асуулт үүсэж штэ. За тэгээ энэ дээр би бол нэг юм олсон. За энэ юу гэхээр хэрвээ ийм реакцэнд тулгарсан бол шууд витамин С уух хэрэгтэй. Витамин С, кофе хоёр сөрөг үйлдэлтэй гэсэн үг. Би бинийгээ устгадаг ер нь бол. За кофе уугаад тусан чинь кофе орсон ингээ би чинь салгалаад өгөх гээд байгаа штэ. Даралт маралт ихсээд бүр ингээ төрүүн дутх дээр очсон бол эсвэл би чинь салгалаад хэцүү байгаад байгаа бол витамин С-г шууд хамгийн багадаа 3000-аар буюу одоо хэрэв өрлөн витамин С байх юм бол 3 шиг гэсэн үг чинь 1000 та. Хэрвээ нундаг витамин С байвал 3 халбаг гэсэн үг байхгүй. Одоо халбаг гэдэг нь зориултын юм халбаг байдаг юм бөөрийнхээ 1000 та халбаг байдаг байхгүй. Тэрнээс 3-ыг юм уу 4-ыг хийгээд шууд нэг дор хийгээд найруулж байгаа дуун гэсэн үг. За тэгээд энэ хоёр сөрөг үйлчлэлтэй учраас витамин С-г уух үед яадаг вэ гэхээр чиний биед байгаа кофений үйлчлэлийг шууд байхгүй болгоно. Тэгээд нөгөө нэг хүн чинь гинт реакц өгөх үед яад гэхээр дотор муухай орогддог, бөөлждөг, толгоо өвддөг, бие салгандаг, амьсгалт хэцүү болдог. Ингээд нэг юм шүү дээ. Энэ процессыг 5 минутанд л байхгүй болох гэсэн үг. Яг юм өргөс авцсан юм шиг л байхгүй бол. Тэгээд асанкаар нөгөө хүүхд маань одоо дүү маань ингээд реакц өгөөд
зүйдээд. Тэгээ би нөө витамин C уудаг байхгүй. Гэхдээ би юм бүр нунтгийг уудаг. Тэгээд өдөрт нэгийг уугаад ингээд. Тэгвэл гот айсан ингээд би витамин C-ээс 3-ыг хийж аваад яна 5 уучих. Тэгээ тэр хүүхд ингээд бүр ийм уугаад зэ. Зүгээр болохгүйсэн ингээд. Даралт нь өгсөн. Даралтын юм уугаад зүгээр болохгүй ингээд амар хэцүү болоод байна гээд. Тэгээ би ингээд 3000 та витамин C гэвэл 3 халбыг ингээд найруулж аваад уучих гээд. Тэгээд дуусан чи яг 5 минутын дараа бүр ингээд шууд бүр өргөс авцсан шиг байхгүй болсон. Бүр ингээд зүгээр болчлаа штэ гээд. Тэгээд ямар сони нэрээ байхгүй болчлаа гээд. Тэгээд ноторомхоо орох мэдрэмж байхгүй болсон бүх юм байхгүй болсон. Тэгээд нөгөө нэг угаасаа ядаж нөгөө нэг одоо D витамин ууж байгаа, витамин C-тэй хамт ууж байгаа, те амин дэм ууж байгаа бол кофеноос нэг цагийн дараа ч юм уугаарай гэж зөвлөдөн шүү дээ. Энэ хоёр сөрөг үйлчлэлт юм л. Тэгэхээр витамин C шууд бие доод кофений үйлчлэлтийг устгаж гин гэж би ойлгосоо устгаж байна. Тийм болохоор хэрвээ заримдаа одоо та яг ийм кейс гарах юм бол шууд витамин C авах юм бол энэ үйлчлэлт байхгүй болох боломжтой. За тэгээ хэрвээ одоо өглөө кофе уудаг хүн байх юм бол мэдээж одоо өглөөд им уухтай, витамин уухтай бол мэдээж тэр хоёрын зайг бол холдуулах хэрэгтэй болох нэ. Ерөө та витамин D витамин ууцсан, амин дэмэ ууцсан те витамины комплекс уучаад араас нь кофе явах юм бол энэ хоёр би шууд устгах шүү. Тэгээ таны уусан витамин таны биед байхгүй болно гэсэн. Та ямар ч үр дүнгүй хайраа мөнгө зэсэж байгаа л гэсэн үг те. Тэгэхээр тэр бол тийм гой сонирхолтой факт үү те. Одоо над дээр яг таарсан фактууд гөлөг юм байсан. Тэгээд өглөө мэдээж үлэн дээр бол кофе уух бол хамгийн логикод бол хамгийн тэнэг зүйл гэж би бол боддог. Ягаад гэхээр таны биеийн усыг угаасаа хөөнө. Тийм учраас хамгийн түрүүнд өглөөд босоод хамгийн түрүүнд ус уух хэрэгтэй. Та кофе уудаг бол одоо миний хувьд яг ус уух хэрэгтэй, дээрээс нь хоол идэх хэрэгтэй. Хоол заавал ид. Ямарваа нэг юм юу ч хамаагүй нэг юм ид те. Гурилаач хамаагүй ид. Тэгээд түүний дараа тодорхой хугацааны дараа кофе уувал одоо энэ бол ингээд аюулгүй байх болов гэж би бол хувьдаа яг өөртөө тулгарсан кейсэл яриад байгаа. За тэгээд би бол эмч биш. Зүгээр надад тулгарсан кейсийг л ярьсан төдий зүйл шүү. Тэгээд энийг одоо шүүмжлэхтэй ба тий. За нэгдүгээр, хоёрдугаар. За ингээд байна. Энэ тэнд очихлаар одоо нэрийг хэлэхгүй юм найралдаг кофе ш тий. Ууттай. Тий. Тэгээд ууттай ингээд чихэртэй кофетэй сүүтэй ингээд жижиг ууттай шууд найруулад уудаг. Энэ кофе мөн үү биш үү? Тэгчээ наачин ихчээ гинэ. Наачин гэдэг кофе биш штэ гэдэг. Та өөр энийг уул та гэдэг. Юугаа энэ ч гоё гэдэг. Тэр энэ кофе муу юм. Наадах чи яг ингээд дэлхийн нийтээр бас нэг хэсэг яригдсан сэдв баг. Би бас яг нэг сонирхож ирсэн. Яг сонирхож ирсэн баггүй. Тэр чин жоохон бахад миний хувьд кофе гэдэг чинь одоо би одоо нэрийг хэлчихё. Гэж байдсан штэ. Тэр байсан баггүй. Угаасаа нөгөө нэг багш ингээл кофенд гүгээд гэл нэг хоёр ширхэг яа аваад тэгэл удаг кофе гэдэг чинь юм байна гэл анх балгаад үзэнгөө сахартай тэр чинь нэг тийм гоё мэдрэмж өгöd байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө нэг кофе шопт ажиллаад энэ чинь кофений өрийг бутлаад ингээл кофе хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс ингээд instant coffee чи яг кофе юм ингээд юм нунтаг байдаг энэ чи яг кофе муу юм уу гэд. Тэгээд би өөрөө яг ингээд хайж үзээ YouTube-ээс үзсэн чинь тэрийг бол ер нь кофе ялгаагүй л адилхан кофентэй байгалийн гаралтай кофе. Тэгэхээр тэр чинь ер нь бол тийм муу юм бол биш ээ гэдэг юм лээ. Тэгэхээр яг хөө тэрэн дотор нөгөө нэг сүйтэй ч юм уу, сахартай ч юм уу байгаад байгаа. Тэндээсээ шалтгаалаад ингээд амт нь өөрчлөгдөж байгаа болохоос ер нь бол адилхан л кофе, адилхан л кофентэй кофе байгалийн гаралтай. Би болохоор нэг ном унший билүү? Тийм хаа ном унший гэдэг нэг YouTube байдаг байхгүй? YouTube сувг гэдэг. Өвөр Монгол ахын хэдэг. Тэр ах ингээд урсан номнуудаа ярьдаг мэдээлэлүүдээ олсгаа аюугаа. За тэгээд би тэр ахын тэр нэг кофены тухай подкастыг сонсч ирсэн чинь яг тэр найруулдаг кофег бол одоо энэ бол муу гэж бол ярьжсэн. Тэгээ кофе бол ер нь баг биш ээ гэдэг тийм ярьжсэн аахгүй. Тэгэхээр логикод ингээ бодоод үзэх юм бол кофе ч юм одоо нэг юм хатуу одоо бидэн дээр ирж байгаагаар бол юм хатуу өр байгаа шүү дээ. Хатуу өр байгаа. Тэгээ тэрийг нунтаглаад ингээд бутлаад хуураад нунтаглаад тэгээ яг цааш л байгаа шүү дээ. Тэгэн гутаа ингээд хандлаад тэрнийхээ хандсан хандтай юунд л ууж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр бидний одоо тэр instant coffee ч юм болохоор шууд ингээ хийгээл хутгаал уугаад байгаа шүү дээ. Тэгэхээр найруулгууд энэ хоёрын хооронд чи асуудал үүсчих юм биш үү гэдэг юм яриад байсан юм. Тэр одоо тэр үрийг ууж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэр ингээд орлуулагч бодс байдс гэж би одоо хувьдаа ойлгоцсон. Гэхдээ яг баттаар мэдэхгүй байна. Тэдэр ах ярьж байгаагаар бол. Гэхдээ ер нь бол яг зүгээр болгоомжлоход бол надад бол яг болгоомжлоход бол илүү одоо эрүүл мэндэ бодсон ч тэр яг
зураг найруулад хар кофегаа уух нь бол одоо хамаагүй би бол дээр болов гэж бодоод идэв ч тий. Ер нь бол Яг уу тийм яг хэрвээ кофе уудаг л бол яг кофений буталсан үртэй эспрессо машинаас гардаг ч юм уу хандлагчнаас гардаг ч юм уу тэрийг уух юм бол шууд одоо байглаас нь авч хэрглэж байгаа гэсэн үг. Яг инстант кофений дотор мэдээж тэр чинь удаан хугацаагаар хадгалахын тулд ямар нэгэн бодис оруулж байгаа хугацаа уртсах ч юм ашиглаж байгаа тэр нь нөлөөлж байгаа болохоос ч тэрэн дотор бол кофе байхгүй гэсэн үг бол биш. Тэр чинь адилхан кофе хэрглэж байгаа нэмж орж ирж байгаа бодис нь тэр кофений чанарыг алдагдуулж байгаа л процесс байгаа байх гэж би бол таамаглаж байна. Ойлгосоо. Тэгээд кофе ууж байгаа л араас нь заавал усах хэрэгтэй. Тэ багтаа 2 аяг ч юм уу. Тэ. Яа тэгэхээр нөгөө л түрүүний хэлсэн юм тий. Биээс усыг хөөнөө. Тэгээ учраас кофе ууж байгаа л араас нь заавал усах хэрэгтэй гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Хүмүүс угаасаа ингээл яриад идэв штэ. За өдөрт ингээ шингэн амир сайн уугаал тэнгүүд хүмүүс би шингэн сайн уудаг штэ. Чи юу тэнгүүд би кофе уугаал тэгэл ингээл ундаа уугаал тарг уугаа шингэн амир сайн ууж байгаа гэх тэнгүүд тэр чинь яг шингэн биш. Шингэн гэдэг чинь өөрөө усал байдаг гэж аахгүй. Устаа тэр чинь sparkling water ч биш. Яг зүгээр л энгийн л бүлээх усаал ууж тэр чинь яг шингэн болдог гэж хэлж байгаа. Одоо жишээ нь кофеийн дотор чинь нэг 30% нь 30 мг эспрессо нэмэгдээл тэгэл нэг 70% нь ус орж ирлээ гингүүд тэндээс чинь нэг 70%-ийнх нь ус нь кофетэй холилдсон юм чинь тэр чинь цэвэр ус биш болчих жоохгүй. Тэгэхээр кофе уугаад араас нь усаа ер нь сайн уух хэрэгтэй. Өглөө босож гисэн усаа сайн ууж агаад тэгээ кофегаа уух хэрэгтэй. Кофений үйлчлэл чинь өөрөө ер нь бол ямар үрнээсээ шалтгаалаад 6-аас 12 цагийн хугацаа сэргээх үйлчлэлээ барьдаг гэж аахгүй. Тэгэхээр хамгийн оройтлоо гэхэд 3 цагт л өдрийн 3 цагт л уучих юм бол тэр чинь нэг 6 цаг сунлаа гэхэд нэг 9 цаг гэхэд үйлчлэл нь гараа за одоо ингээ унтъя да гэж би чинь бэлэн болно. Тэнгүүд 7-8 цагт уучингууд тэр чинь одоо нэг 6 цаг үйлчлэх чинь 2-3 хүртэл хүлчин ингээд унтсан ч гэсэн цаана ингээд нөгөө сэргээх бодисхийн үйлчлэл явагдаад байдаг аахгүй юу. Тийм юм байлээ. Тийм. Яг нөгөө бодит кестер ч гэсэн яхад гэдэг өглөө за 8 өнгөрөөд 9 үед ирлээ. 8 өнгөрөөд хоол юм идсэн байгаа шүү дээ. Гэрээс гарахтаа юм идсэн. Тэгээд 9 үед ирлээ. Дээрээ кофега чанаад уулаа. За 1:30 үед нэг цагийн үед бол хоолндоо орж байгаа юм тий. Хоол идлээ. За тэгээ хоол идсэнс нэг 30 минутын дараа ч юм уу. Хамгийн удаандаа 30. Ингээ хамгийн хурдандаа 30. Тэгээд тэрнээс дээш нэг цаг магийн дараа ч юм уу. Тэгэхээр чинь баг 2-3 цагийн үед л болчихж байгаа юм л да. Тэгээ тэр үед яг кофе араас нэг уугаал. Тэгэл ер нь бол боллоо. Тэрнээс цаашаа хэрэглэхгүй. Зарим тохиолдолд яадаг вэ гэхээр нэг 4 мөрөв 5 аваад уух ганц 2 тохиолдолд гардаг юм. Бүр ингээ унаад бүр босч чадахгүй тий ингээ. Тэгээд уучхлаар яг орой унтах гэхээр яг мэдэгдэх байхгүй. Ингээд нойр үжихгүй бүр ингээ. Тэгээ заримдаа бүр ингээ шөнө 2 3 хүртэл хөрчих байхгүй бүр ингээ. Тэгэлдээ уцаа авах ухаад ингээ. Тэгээ нөө унтахгүй ингээ хүн хитэд харчаа хачаач юм бодогдно. Түүнд амар их юм бодогдно тий. Дунгууд нөгөө бодохгүй тулд ингээ уцаа гарч ирээд. Тэгэхээр яг кестер бол яг тий болдог тий. Та одоо жишээ нь ингээл өглөө 9 цагт кофе уучаал үдээс хойш нэг 2 3 үед нойр хүрээд байна гэдэг чинь яг л нэг 6-аас 7 цаг болцсон кофе уугаад тэнгүүт үйлчлэл нь гараад эхлэнгүүт ингээ жоохон ингээл ноцороо л эхэлж байгаа байхгүй. Тэгээд дахиж нэг уугаад тэгэл тэр чинь одоо нэг 3 цагт уулаа гэхэд 9 цагт болчихж байгаа байхгүй. Тэнгүүт 4-5 цагт уучингууд гой сэргэн л дээ. Тэгтээ ингээ би чинь ядраад унтмаар гэдэг. Тэгтээ унтахгүй байгаад идэг процесс болчихж байгаа байхгүй. Одоо бас нэг асуух юм байна. Одоо ингээд шүү дээ. Кофений соёл гэж яриад байдаг шүү дээ. Одоо наочлаарай. Гэтэ кофений соёл гэж яг юу хэлээд байдаг юм? Тийм тэр болохоор нэг тийм кофений соёл гэхээр надад бас жоохон хитрхи ямлах гад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэр чинь хүн ингээд кофег яаж уух нь яг өөрийнхөө таашаалд таруулж лууж сэргээх хүчээ авч явах хэрэгтэй. Тэнгүүд кофений соёл гэх тэнгүүд яг уу миний мэдх хэдэм гэх юм бол эспрессог бол ингээ бүлээх устай хөстэй гэдэг. Зарим кофе шопууд бол өгдөхгүй байхгүй. Тэрийг бас нэлээд сүулт мэдж байгаа. Тэнгүүд американо уучаад бас араас нь ингээ усуудаг ч юм уу. За тэнгүүд одоо Итали ч юм уу, Франц ч юм уу яг ингээ нэг кофе шопыг яг ингээл үнэхээр гоё яг мэрэгжлийн төвшөнд одоо ингээл ажилуулаад амьдралынхаа хэрэглээнд орсон хүмүүс болохоор яг эспрессог араас нь усгүй уудаг ч юм уу. Ингээд нэг тийм орон орны соёлын ялгаа байгаад идэм билээ. Одоо турк кофе гингүүч ингээл нэг халуун элсэн дотор ингээл буцалгаал ингээл уудаг. Тэгэхээр кофений соёл гэдэг чинь тусдаа ингээд ойлголттой. Тэгтээ тэрнтэй хамт хоршоод явж явах хэвээр алдагдах ёсгүй зүйл гэх юм бол хүн өөрийнхөө амтлах мэдрэмжийг тааруулж амьдралынхаа хэв маягийг тааруулж хэрэглэх юм бол тэр чинь кофений соёл гэж миний хувьд бол бодогдоод байгаа байхгүй. Тэнгүүд зарим хүмүүс болохоор американог ингээд сахартай хэрэглээд байгаа юм уу гэдэг ч юм уу те. Үгүй ямар их сахар хийдэм.
юу вэ гэл тийм. Тэнгүүд тэр чин тэр хүн ингээд американо уумаар байна. А тэгтээ жоохон гашуудаад ах юм бол жоохон сүүн нэмээд дуучи, жоохон сахар нэмээд дуучи гэдэг чинь тэр хүний л яг өөрийнх нь амтлах мэдрэмжинд таарч тэр хүн яах гэж кофе ууж сэргэх чинь те. Тэгтээ өөрийнхөө амтлах мэдрэмжинд тааруулаад таашаалтад харуулаад уух ёстой гэж би бол боддог. Тэрнээс тэрийг бол ингэж уух ёстой шүү. Чи энийг ингэж ууж болохгүй шүү гэдэг юм бол байхгүй л гэж би боддог. Тэгэхээр соёл гэдэг бол хүний өөрийнх нь амьдралын хэв маяг, дээрээс нь орон орны соёлоос шалтгаалаад хэлбэлцэж яадаг юм гэж би боддог. Тэгээ нөгөө яад ч тэ угаасаа нөгөө наач гсэн байдаг л та нөгөө жоохон бусдыг шүүмжлэх гэдэг тийм нэг зам байгаад байдаг ч тэ. Тэрнээс болдог баг л та. Тий. Яг түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг хүн болгон өөр амттай, өөр мэдрэмжтэй гэдэг. Тэгээд над би болохоор яг ингээд бас чи анзаардаг байхдаа минийх ингээд байнга хувьсаал байдаг айгаа төвхтэй. Ингээд тэгээд би болохоор яг уухгүй байжгаад уудаг болсныхаа дараанаас эхлээд ингээд янз бүрийн амт ингээд хайгаад байдаг байхгүй. За тэгээд ямар тач миний амталжсэн хамгийн гоё санагдсан зүйлүүд. Гэтэ байнга шүү дээ. Хаяа идэх дуртай болохоор Segafredo гэдэг кофе шоп байдаг шүү дээ. За тэдний юу байгаа? Нөгөө нэг ингээд марожин дээр тэгээ зайрмаг дээр хаягтай зайрмаг дээр дабл эспрессо хийгээд тэгээ ингээд утгаад иддэг. Тэр гоё. Тэрний яг өөрийнх нь ер нь болохоор аффагато ч үлээ тийм нэртэй байдаг. Яг нөгөө жил Итали желато зайрмагн дээр эспрессоны шот хийгээд байдаг. Тэгжэл яг желато дээр ингээд эспрессо шот хийгээд. Тэр бол амар гоёсэн. Тэгээд тэрний дараа болохоор зүгээр нөгөө нэг бичлэг үзэж байгаад яг тийм кофе байдгийг мдээгүй зөв бичлэг үзэж байгаад нөгөө чондор ирээд нөгөө нэг спрайт мус хийгээд спрайт хийгээд тэгээд дабл эспрессо хийгээд өөр юм хэллээ. Өөр тэгээд яг лимоны шүүс хэлсэн тий. За тэгэхэд тэгэн гот нэг юм тэр хүслийг хаанс гарч ирсэн гэрэлсэн гэхлээр кофе уумаар байсан. Гэхдээ спрайт уумаар байсан. Нэг тийм болон газтай уумаар байсан. Гэхдээ дан газтаас жоохон чихэртэй газтай юм гэхээр спрайт болж байгаа. Спрайт амт гоё. Тэгээд тэрийг ингээ хойлоод уухлаар бас гоё юм бил. Тэгвэл байнгын бас ууж олж чадахгүй юм бил. Тэгээд тэгсэн чинь дараа нь тэр бас нэг нэртэй байсан. Бас яг нөгөө Segafredo гэдэг кофе шоп дээр нөгөө номингийн доор байсан Segafredo-роо очсон юм. Тэгсэн чинь тэр яг байжсан. Гүйе гэдэг. Өө юм байдсан биш тэгээ. Тэгээ бас нэртэй байсан. Тэгээ би нэрийг санахгүй. Яг тэгж уух бас гоё байсан. Гэхдээ миний хувьд тэгээ явж байгаа л тэгэл ер нь зүгээр яг тэгээд дабл эспрессо дээр жоох ус игээд уух нь л надад яг хамгийн супер сонголт болж хувираад байгаа. Хаяа яг тэгж хийх дуртай. Чиний хувьд яг хамгийн гоё амталжсэн тийм кофений юм байсан. Минийх бол айгүй инээдтэй шүү дээ. Яг энэний одоо энэ ажилд орохын өмнө нэг газар ажиллаж байсан байхгүй. Тэнгүүт офисынх нүглөө олон кофе авдаг. Тэнгүүт яг ингээд удаан ажиллаад эхлэнгүүт анзаарч өдөр болго яг нэг кофег авдаг. Тэгтээ дабл американо ус нь бага. Тэгээ жоохон сүүгээд хоёр одоо нэг юм сахар байгаа шүү дээ. Тэр чинь 50 мл. Тэндээс хоёрыг хийгээд утгаад уудаг гэсэн байхгүй. Тэгээ гайхаад энэ удаа яг ямар амт болохоор ингэж ууд юм бэл. Нэг удаа өөрөө хийж үзвэ. Тэгсэн чинь яг нэг Максим кофе байдаг шүү дээ. Яг тэрний амт гараад ирсэн. Тэр ингээд хаяа унгууд айгу гоё юм бэлээ. Надад тэр ингээд нэг зөөлөх хэрнээ нэг тийм гоё санагддаг. Тэнгүүд кофе ч өөрөө ингээд яг нэг тийм хүний хүслийн дагуу хувьсаад байгааз. Яг одоо үндсэн юу гэх юм бол ердөөсөө эспрессо явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чи яагаад американо ус за жоохон зөөлч уумаар байна. Тэр чин бас нэг Америкаас гаралтай гэдэг баха американогийн гарал нь яг ингээд нэг эспрессоон дээр усан цэргүүдчлөө нэг ингэж хийж уужаж американо гаргаж ирсэн гэд. Тэнгүүд зарим хүмүүс бол ингээд сүйтэй хольж угаад за тэнгүүд капучино шүү дээ. Капучино латенаас ялгаатай нь хөөснийх нь хэмжээ их учраас сүүнийх нь хэмжээ бага. Тэгтээ гоё зөөлхөн. Тэгтээ эспрессоных нь латегаас илүү амтагдаг гэдэг ингээд хүний хүслийн дагуу өөрчлөгдөж явдаг. Тэнгүүд одоо ингээд кофе шопууд спешиал ингээд нэг таны хэлдгээр ингээд аффагато ч юм уу те спрайттай гаргадаг гэх тэнгүүд хүн ингээд гоё кофег нэг арай өөрөөр амтламаар биш. Нэг хэвийн амтнасаа залхаад ирэнгүүт энийг энтэй ингэж уувал ямар байд юм бол гэж сонирхоод ирэнгүүт яг тэр нэг шинэ менюнууд үүсээд байсан байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ сироптай кофенууд байдаг шүү дээ. Flower latte гэдэг. Тэд нар бас ингээд нэг гоё
самартайг ууж үзвэл ямар бол гэх тэнгуү тэр чинь ингээд амар гоё хүний хүслүүд явагдаад шинэ юмнууд туршиж үзчихэж бидний гар дээр ирсэн болж тараад байхгүй. Тэгэхээр ердөөсөө кофений соёл гэдэг чинь өөрөө хүний хүслээс л үүсээд яваад байгаа юм болж таарж байгаа байхгүй юу. Эцсийн яг нэг яг ийм юм гэж юм байхгүй болчиход шүү дээ. Эцсийн зүйл гэж одоо угаасаа байхгүй юм. Би цаашаа хувьсаал явах юм. Сүйтэй цайтай кофе. Одоо жишээ нь бид нар дээр ингээд гардаг шүү дээ. Шейкэн дээр за кофений шоттэй шейк хийж үзье гэл ингээд хүмүүс хурж ирэл л шүү дээ. Ингэж хийвэл ямар болох чи юу гэж бодож ийн гэл тэгэл хийж үзэл энэ юм бэ те жоох энийг нэмэл гоё юм байна те гэл ингээд санаанууд явагдчихэж л ингээд тэр нэг гоё шинэ менюнууд шинэ кофений амтнууд гарч ирээд байгаа байхгүй. Архитай кофе гэж явах болов. Байдаг шүү дээ нөгөө нэг эспрессо мартини юу. Тийм коктейл байдаг шүү дээ. Эспрессотой. Тэр гоё. Тэр бас хөөрхөө. Бүх салбарлуул ингээл орцсон байгаа юм л да. Одоо чихэр хүртэл кофений амттай чихэр гэл ингээл зөндөөл байдаг. Тэнгүүд ингээл яг хүслийн дагуу л өөрчлөлтөө бол хувьсаал яваад байгаа. Цаашдаа бас юу болж хувирахыг бид нар мэдэхгүй. Кофений өрнөн дээр хайлаж явах ярий. Кофений за одоо ингэсэн. За одоо бид нар ууж байгаа тий ингээд Монголд ус зарж байгаа гэдэг бүдүүний хойд ууж утсан. За тэгээд манай одоо хамт ажилладаг найз маань Хятадаас нэг кофе авчирсан. Тэр нь болохоор за бас нэрийг санахгүй байна. Хэрэмний билүү, зурмны билүү нэг тим амтны заа юу. За. Одоо би андарч иж магадгүй. Тэрний баасан кофе гэдэг. Бас муухайлж одоо тэрний өтгөнтэй кофе, холилдсон кофе гэдэг кофений үргээд тэр нэг амтан тэр кофег иддэг юм уу? Идээд баасныг нь яад юм уу? Ямтаач тэрнтэй нэг юм холилдсон тэр кофе байгаа байхгүй. За би тэрийг яг зургийг нь олж агаад би ингээд голд гаргачна. За дараа нь тэр кофе. За тэгээд тэр кофег ууж утсан. Ингээд бүхэл өрөөр авчирсан. Тэгээд чи санаж байгааг бидний доор аяшаа ботлуулаад угаадсан нэг тийм хэрэмний зурагтай. Тэгээд тэр хэрэмний бааснах билүү? Тэр хэрэмний иддэг нь ямтаач нэг баастал юм яриадсан байхгүй. Тэр хэрэмний яасан яраас нь гаргаж авдаг нэг тийм. Тэр кофений үр байсан заа. Тэр бол гоё байсан. Амтан ч гоё. Нэг юм цаана нэг юм өргөч нэг юм амт байгаадсан. Нэг модныч гэмээр юм уу нэг гоё амт байгаадсан. Тэрийг нэг хэсэг ууж байгаа тэгээд тэгэхээр захиж махихаас залхуураад. Яг хөө тэрийг яах юм бэлээ та богоос дахиад авчиж болох юм байл л дээ. За тэр нэг санагдсан. Дараа нь манай бас Тэнгэрийгээд бас найз ханд ажилдаг. Тэнгэрээс надаа юу авчиж өгсөн нэг гоё. Өтгөн юмст амар гоё гэж ингээд бүр юм авчиж өгсөн байхгүй. Тэгээ бүр ингээд эспрессо машинаар хийх гэсэн чинь бүр гаргаж чадахгүй байсан эспрессо машин тэрийг. Бүр аим жижигхэн ширхэгтэй. Бүр аим жижигхэн ингээд. Тэгээ баг ингээд уутын задлсан чи юм баг нойтын юм шиг байсан байхгүй. Чихтэй. Тэгээд юм тас хар. Тэгээ бүр юм өтгөн хуралттай юм шиг. Би тэгж ойлгосон. Маш өтгөн хуралттай. Тэгээд эспрессо машин бод ер нь бол яг тэрийг гаргаж чадахгүй л. Ингээд бүр ингээд алайж байгаа. Тэгээд тэрийг яг хандалж уул дээр юм санагцсан байхгүй. Тэгээд амт нь болохоор бүр юм маш өтгөн заяа. Бүр ингээд төлөнхийн амттай. Бүр амар төлөнхийн амттай. За тэгээд яг би өтгөн уудаг гэхэд тэрийг бол бас яг тогтмол бол хэрэглэж чадахгүй юм бэл. Яг юм амт маш гашуун тийм. Энэ бол амар гоё. Тэгээд яг гоёуд бол гоё байсан. Гэхдээ яг миний яг туйлын хүсдэг амт бол яг биш байгаадсан. Тэгээд тийм бүр амар өтгөн хуралтай нэг бүр тийм нэг амт ууж утсан. Тэр нэг хэрэмний баастаг гэж ууж утсан. За тэгээд бусдын бол яг мэдээж ууж үзээ явж байгаа шүү дээ. Ингээд тиймэрхүү өрнүүдтэй байсан. Чиний хувьд яг тийм одоо ууж утсан өвөрмөц тийм амттай юу байсан уу? Хоёрдугаар талаараа ер нь одоо яг хууралт нэг хэдэн төрөл ер нь байдаг юм бол Монголд уу эсвэл дэлхийд ч юм уу те яг хэдэн төрлөөр хууралтын ялгаа нэг бас юу гэдэг юм бол бас тэр буталж байгаа ялгаа бас байх уу хоорондоо тэр талаар тийм ер нь бол кофе ч одоо биднэрт ирэх гээл ингээл хуурагдаад тэгээд ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь яг тэр амтын одоо таны хэлгээр төлөнхийн амтыг гаргахын тулд гүн хуралт гэж байдаг байхгүй. Одоо нэлийн төлөгтөл ингээ харалтал нь хуурна гэсэн үг байхгүй. Тэрний урт талд нь болохоор ингээ дунд зэргийн хууралт гингүүт ингээ гой бор шаргал өнгөтэй болчдөг. Тийм төрлийн ингээ хууралтуудыг ерөнхийдөө бол кофе шопуудын одоо тэр өрнүүдэд ашигладаг. Гүн борыг дунд зэргийн одоо хуурсан үртэй холжоод ингээ нэг тийм гүн маягийн ч юм уу тийм хууралт гарч ирдэг. Одоо кофений ургамал өөрөө болохоор ингээ 125-аад төрлийн тийм ургамал байдаг гинэ. Тэндээс яг ингээд ашиглагддаг хоёр төрлийн сорт байдаг гэж аахгүй. Арабика болон робуста гэдэг. За тэр хоёрын ялгаа нь болохоор
робустанд арабикагаас бодох юм бол 2 дахин их кофеин агуулдаг гэж байгаа юм. Тэнгүүд таны одоо ууж утсан тэр ингээд зүрх төвсүүлээд байгаа ч юм уу те. Тэрний робуста өөрийнх нь хувь нь их байдаг ч юм уу. Тийм төрлийн байжээж тэгжээж нэг тийм хитрхи их кофеин ингээ хангууд дэлсээд байгаа магадaltaй байж магадгүй гэж би бол бодож байна. Тэгэхээр ер нь бид нар болохоор ингээд нэг бол арабика, нэг бол робуста өөр эсвэл тэр хоёрын холимог өрөөнүүдийг хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд хууралтаасаа шалтгаалаад гүн хууралтайг авах юм бол илүү гашуун байна. Дунд зэргийн хууралтай байх юм бол ингээд нэг гой зөөлхөн, тэгтээ гой сэргэх хүчийг аваад. За тэгээ бутлалт нь болохоор бутлалтын ялгаанууд нь юун дээрээ гарч ийн вэ гэхээр өөрөө чинь ашиглаж байгаа кофе нэрж байгаа процесс ч юм уу, эспрессо машинд ч юм уу тэрэн дээр хэрэглэж байгаасаа болно. Эспрессо болон мока потонд ашигладаг хуралт нь бутлалт нь болохоор бүр ингээд нарийнхан элс шиг ширхэгтэй болж аж тэндээс яг гоё өтгөн тэр ингээд кремэн тогтсон тийм гардаг байхгүй. Тэрэн дээр ингээд нэг тийм нэрвч машинд хэрэглэдэг ч юм уу жоохон том ширхэгтэй буталж штэ. Тэгэх юм бол ингээд шууд эспрессо машин тэгээд тэр чинь ингээд даралтаар шахна. Тэнгүүд ингээд голд нь ингээд ямар нэгэн нэвтширшил байхгүйгээр том бутлалтай ангууд шууд ингээд ус чинь ингээд зүгээр нэг жоохон ханд оруулаад дарчиж байгаа байхгүй. Тэрнээсээ болно. Тэгэхээр хүмүүс яг сайн мэдэхгүй байгаа нь кофеныхоо бутлалтыг ямар машинда яаж зориулж хийх вэ гэдгийг сайн мэдэхгүй болохоор миний кофений хамт ингээд жоохон ийм байгаад байна. Тийм байгаад байна гэд тийм байгаад байдаг. Тэгэхээр ямар машин ашиглаж байна? Та кофегоо одоо нэрж байгаа мó, мока потонд чамж байгаа мó, эсвэл эспрессо машинд хэрэглэж байгаа мó тэрнээсээ шалтгаалаад бутлалтандаа анхаарна гэсэн үг байхгүй юу? Одоо кофе шоп болон одоо бидний уудаг ч юм болохоор аль төрөл нь тий одоо бирлдэг ер нь гадуур их хвчлэн одоо ингээл Американ авъя тэрийг авъяныг авъя гэхэл хвчлэн ашигладаг одоо хууралттай өрнө. Ер нь бол гүн болон дундыг л ашиглаж байгаа. Тэгжээж нөгөө нэг гоё хүчтэй амтнд гарч байгаа гэсэн. Их хвчлэн ер нь dark гэж ярьдаг юм да. Тэр одоо кофений үрийг ашиглаад арабикан гэхдээ ер нь бол 70% та кофенуудыг их хвчлэн ашигладаг. Тэгэд үлдсэн 30% нь өөр төрлийн кофений одоо сортуудыг холиод хэрэглэдэг гэсэн. Би нэг дээр нөгөө нэг чаас асууж ирсэн баха. Тэгсэн чинь одоо энэ эм кофе байгаа шүү дээ маань одоо кофе шот хэрэглэдэг. Тэрийг мөлт кофе гэдэг лөө, commercial кофе гэдэг лөө. Ингээ олон нийт ашиглахад илүү зориулагдсан ийм кофе гэдэг шүү дээ. Тэнийг яриадсан. Санаж байна. Тэгэхээр ямар тач ингэдэг бах те. Одоо ингээд кофений өрнүүд байгаа шүү дээ. Нэг юм дундаж стандарт гэж байдаг бах те. Бүх нийтээр ашиглаж болдог. Бүх хүмүүс өөрөөхөд тэрнээс нь уудаг. Тэгээд илүү одоо юу гэдэг илүү нарийн ширхтэй ч юм уу илүү өтгөн ч юм уу болоод ирэхээр арай нэг сонголтоор хүмүүс нь бүр ингэж авч уудаг байх зөв. Тиймэрхүү байдаг. Одоо нэг стандартын дагуу гэдэг нэг юу одоо буталсан нэг үр байдаг байлгүй дээ. Үгүй юу? Яг тийм стандарт бол байхгүй. Тэр компаниуд одоо өөрсдийнхоороо л яг ингээд туршилт хийж үзчихэж за ингэж хураад за ингэх юм бол гоё амт гарах юм байна. Энийг ерөнхийдөө ингээд кофе шопуудад ч юм уу хэрэглэхэд зүгээр юм байна гэж байгаа нь ер нь бол арабикагийн хувь нь их нөгөө тал нь арай бага байжээж олон хүмүүс ингээд амтлаад таалагдахаар хэмжээнд. Тэрнээс ч нэлээд гашуун уудаг байх юм бол робустахийн хувь нь жоохон их ч юм уу те. Тэгэж ингээд тусдаа зарагдаг. Яг тэрийг бол кофе шопууд бол ер нь хэрэглэхгүй шүү дээ. Яг ингээд нэг жоохон гашуун амттай юм чи хүн болгоны амтанд таалагдахгүй тэгдэг. Тэгэхээр нөө арай гайгүй дуун зэргийн хуралттайг л хөвчлэн гадуур олоод авч ашиглаад байна. Одоо болохоор кофений машин дээр асуух байна. За би нөгөө яг өмнө нэг хэлжсэн шүү дээ. Нөгөө за эхлээд анх ингээ кофе ингээ баг ууж кофен тортоолоо. За тэгээд кофений машин чинь одоо нөгөө нэрэгч гэж нэрлэдэг үү? Би нэрээ сайн мэдэхгүй байгаа юм л да. Ингээл нөгөө юу сава хийгээл дээрээс нь кофегаа хийгээл тэгэл халуус ингээл гоож бол доошо гардаг чинь. Нэрэгч хөө. Би одоо бас сайн санахгүй байна. Уг нь нэг 3-4 төрлийн тийм кофе нэрж гаргадаг. За нэрх гэдэг чинь өөр тэгээд бас ингээд ер нь олон төрөл байдаг байхгүй юу? Яг хөө миний мэдхээр нэг хэдхэн төрлөл байгаа. Би угаасаа яг нөгөө нэг мэрэгжлийн ч юм уу тэгж ингэж кофе судалж байгаагүй зүгээр өөрийнхөө яг ингээл практикаар ийм байд юм байна, тийм байд юм байна гэж мэдчихсэн болохоор бас зарим тал дээр ингэж жоохон буруу зүрүү ярьдаг ч юм уу миний мэдлэг хүрэхгүй байж магадгүй. Тийм. За ингээд байна. За ямар тач эхлээд нэрэгч машин л гэж би бол одоо тэрийг нэрлэлчээ. Одоо буруу хэлжээч магадгүй. За тэгээ нэрэгч машин болохоор дээрээс нь кофегаа хийгээд тий. Тэгээ таглаад тэгээ доороо ингээд халуун савтай тий хийгээд тэгээд ингээд дээрээс нь халуус гоожоо тэгээд тэрийг хандлаад хандны их хэмжээгээр тэрийг хэд айх байсан байж болно тий.
За нэрэгч машин. Дээрээс нь зүгээр бас нэрж уудаг байж тээ. Ингээ аяга тавиа дээр нь ийм нэрэгч юм хошуу шиг юм хийгээд тээ. Тэгээд дээрээс нь кофегаа игээд дээрээс нь халуун усаа ингээд хийгээд нөгөөх нь ингээ шуур гаргадаг. Гурав дахь нь болохоор одоо эспрессо машин буюу энэ кофе шопын машин байна. Эсвэл жижиг эспрессо машинууд байна тий. Тэр нь болохоор нэг халбаг хийгээд дараа дээрээс нь даралтаар ингэж гаргаж байгаа шүү тий. Тэгээд энэ гурвын ялгааг зөв практик талаас нь ингээ ажиглахлаар надад бол эспрессо машин илүү амтыг гой гаргаж өгöd байна гэж бодоод байна. Дээрээс нь амтаа бас тааруулах боломжтой юм шиг санагдсан. Тэ шингэн өтгөн эсвэл жоохон гашуун болгох ч юм уу тэ ингээд эспрессо машин дотор бол мэдээж олон төрөл байгаа шүү дээ. Автомат бла бла гэх байгаа. Гэтэ үндсэн нэг байгаа. Тэгээд анх яг тэр нөө одоо нэрэгч ингээд олноор удаг машин хэрэглэдэг гэсэн юм. Одоо ч гэсэн байгаа л да. Офис дээр ашигладаг. За тэгэнгүүт тэрэн дээр болохоор нэг ажиглагдсан юм байсан. За 5 аяг ч юм уу 6 аяг ч юм уу те ингээд усыг ингээд хажуудалтай хэмжигдэж шүү дээ 8 аяг маяг хүртэл те ингээд тэгээд 8 аяг хүртэл ингээд дүүргээд хийгээд тунгахта дээр нь эспрессо кофега дээрээ хийхдээ бараг хідтэй халбах чинь бараг ингээд дүүргэж мөрөж хийгээд байгаа байхгүй. Тэгснээ ингээд хийгээд олон нийттэй гэх чинь. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр тэр амар өтгөн болж байгааг анзаарсан байхгүй. Бүр амар өтгөн заа бүр ингээд хідэн халбаг кофе гэдэг байгаа. Тэр чинь бүр ингээд тэгснээ ус нь яг хөө тэгээж ингээд гаргаж байгаа. Гэхдээ айгаа өтгөн байгаа юм шиг анзаарчихсан. За тэгээд хүмүүс чинь бүр ингээд аягаараа бүр ингээд аягаар дүүргэж мөргөөл ингээд ууж байгаа хгүй тэр чинь ингээд шингэлэхгүй шүү дээ ингээд анзаараад хаар те хүмүүс яад ингээд тэгэхээр та өдөрт тэгэхээр би өдөрт одоо 2 аяgal кофе ууж байгаа гэж байгаа ч те тэгэхээр тэр чинь яг дүүрэн 2 аяга юм уу эсвэл нэг халбаг эспрессогийн нэг аяга мó гэдэг асуудал яригдаж эхэлж байна л да машин дээр. За тэгэнгүүт эспрессо машин дээр одоо тэрний дараа би эспрессо машин ингээд ажил дээр бөөнөрөө нийлж байгаа бид худалдаж аваад эспрессо машин дээр ашиглангууд яг нэг халбаг те одоо иймэрхүү хэмжээтэй нэг халбагаар дээрс нь жоохон дараад гаргаад тэгээ тэр чин имхээл юм болж байгаа байхгүй. За тэрүүгээр нэг аяга. Дээрс нь жоохон шингэлэхгүй болов. За тэгвэл энэ хоёрын хооронд ингээд тэнгэр газар шиг ялгаа гарч ирж байна. Тэгээд үүнийг болохоор хүмүүс анзаарахгүй угаад байна уу гэж би бодсон. Бараг заяа. За тэр нэрдэг юу вэ шүү дээ. Нэрдэг процесс нь болохоор бараг л нэг удаа уухта одоо тэр эспрессогоор ууж байгаа. Одоо миний эспрессо машинаар ууж байгаа 2 аягчин жохон тий одоо нэг кофений жижиг халуун байгаа шүү дээ. Кофе идэг. Ийм жохон тэр одоо кофений эспрессогийн халбах шиг юмар дүүрнэл нэг шиг тий тэргээр чинь л нэг ууж байгаа байхгүй. За тэгээ өдөр дахиад тэргээрээ дахиад нэг ууж байгаа гэсэн тий тэгэл болоо гэсэн. Тэгтэл хүмүүсийн тэр нэрэгч машинаас уугаад байгаа нь болохоор бараг миний тэр ууж байгаа нэг аяг чинь нэг удаа уухта 4-5 аяг байхад байгаа. Ингээ анзаархлаар дээрэс нь бүр их тунгаар уугаад байгаагаа ерөөсөө хүмүүс анзаарахгүй байгаа шүү. Тэр нэг нэрэгч машин. Тэгвэл ингээл яваа сайхан дүүргч гэл баг дүүрэн. Тэгэхээр чин яг миний уудаг стандартаар байлаа гэж бодоход эсвэл кофе шопын уудаг стандартаар байлаа харьцуулахад бараг өдөрт 10 гараад аягийг шууд ууж яах гэсэн 2 уултаар их уугаад байна. Тэгэхээр тэрэн дээр жоохон надад анхаармаар ирсэн санагцсан. Хэрэг уух гэж байгаа бол ингээ их уугаад байгаагаа би 2 аяг гэдэг. Тэр 2 аяг чинь бараг 10-аад аягны уулт юм шиг санагдаад байгаа. За тэгээд дараа нь болохоор эспрессо машин дээр харин уухлаар яав гэхээр яг гоё юм багаар тэгээ яг өөрийнхөө нэг за би нэг халбгаар уул надад ингэж үйлчилж гин 2 халбгаар уул ингэж үйлчилж гин 3 халбгаар уул ингэж үйлчин гэдэг яг хинэх боломжтой юм шиг болоод байгаа юм шиг надад санагдсан. За миний анзаарсан зүйл юм. Кофений машин дээр. Тэгээд 3 дахь болохоор кофе шопд очиж бас кофе уухын нэг давуу тал нь юу гэхээр яг саяных аахгүй. Тэгээд тэр чинь мэдээж ингээд шотоор хийж байгаа шүү дээ. Шотоор хийж байгаа. Тэгээд одоо юу гэдэг американо ч 2 шотон дээр ус ичж байгаа шүү дээ. Ус ичж байгаа. Тэгэхээр 2 шотыг л ууж байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө хянах боломжтой байгаа. Нэрэгч машин дээр болохоор тийм юм байхгүй байгаа шиг надад л ажиглагдсан. Тэгээд би нэрэгч машинаас ер нь татгалцсан байхгүй. За энэ юм байна. Энэ дэр чиний бодол. Ер нь бол яг хөө тэд нар чинь одоо тэр ямар ч төрлийн кофе гаргаж байгаа машин ч юм уу тэд нар байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд уг нь өөрсдийнх нь миллиграм хэмжээ гэдэг юм уг нь байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол байгаа. Бид нар өөрсдөө мэдхгүй хэрэглээд байгаа гэдэг чинь таны хэлж байгаагаар ингээд хэмжээгээ мэдхгүйгээр ингээд
өдөрт 2 аяга гэж бодоод 2 аяга уугаад байгаа хэрний 4-5 аягны хэмжээтэйг уугаад авах боломжтой байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд сайн мэдэх хэрэгтэй. Одоо жишээ нь мока потон дээр за тэдэн миллиграм кофений үрэн дээр тэдэн миллиграм ус хийх юм бол ингээд тэр чинь ингээд дан гэж болчих штеп. Эспрессо машин дээр ч гэсэн одоо нэг дабл шотон дээр за нэг 14-өөс 16 грамм л кофений үр ордог хгүй. Тэгээд тэр чинь ингээд сайхан дараад тэнгуү тэр эспрессо машин дээр яг тэр ч одоо бүх юм нь автомат гэсэн үг ш. Даблыг дарангуут хэдийн хэмжээгээр тийм даралтаар шахнаа гэд. Тэгэхээр ер нь бол яг хэрэгжилж байгаа зүйлээ сайн мэдгэл хэрэгтэй юм байна. Тэрийг бол таны бас ярианаас ойлгож байна. Би бол ердөөсөө тэрийг өмнөх анзаарж байгаагүй. Угаасаа би чинь яг эспрессо машин дээр л ажиллаж ирсэн хүн болохоор миний мэдэх нь мока пот бас ашиглаж үзчихсэн болохоор одоо яг тэр нэг нэрэгч машиныг ч юм уу хэрэгжилж байгаагүй. Гэхдээ яг гоо манай өмнө ажиллаж исэн ажлыгч айгу удаан бариста ажилласан болохоор надад хэлжсэн тэр нэг юм өндөр юм нэрдэг бас нэг юм шилэн юм машин байдаг. Тэрний кофений амт бол өстой юутэй ч зүтлэшгүй гоё шүү гэж надад хэлчихсэн байхгүй. Би тэрний кофег ууж үзэл гэж боддیں۔ Гэхдээ тэрүүгээр гаргадаг кофе шопууд нэлийн цөөхөн байх. Тэгэх юм бол би яг танд дараа нас ялгааг нь хэлж өглөө. Тий. Би болохоор нэг офисын гэдэг нэг одоо яг энийг ярил хүн болгоод мэдж байгаа хэ нэг юм түгээмэл асуудал байхгүй. Офисын ингээд нэрэгч машин тавьсан байдаг. Эспрессо ер нь баг байдаггүй. Нэг нэр тавьсан байдаг. Тэгээд тэргээр ингээл хитэ алга. Энэ тэгэнгүүт тэр чинь ингээд дүүргээд хийж штэ. Ингээд дүүргээд одоо тэр нэг ийм гурвалжин юм сав байгаа штэ. Тэр лөө ингээд хитэ алга хийгээл тэгэл дээрээс нь усаа тул 8 аяг тултал нь усаа игээл тэгэл нөөч ингээл дүүр ингээл за манайха кофе болчих шүү гэл тэгэл бүгдээрээ хуваал тэгээ харангууд одоо ийм аягныг ингээл дүүрэн хийж аваад те. Тэгэл суугаал байгаа байхгүй. Ер нь бол тэр чинь тэрэндээ боцоохгүй энэ юу илээ гэдэг. Тэгсэн чинь нэрээ тэрэн дээр яг асуудал гэж хэлэх буруудлах л та. Үүсэж байгаснаа санагцсан. Хит их уугаад байгаа юм шүү гэд. Тэгээ хоёрдугаарт маш өтгөн бүр амар өтгөн ямар ч хэмжиж жоохон хэцүү болоод. Дээрээс нь тэр машин дээр толгойдаг нэг асуудал ингээ дүүртэл нь хийж гонгота дээрээс нь ингээ халуус гоож байгаа шүү те. Тэгээ ч хөөсрөө тэгээд нөгөө хоолоороо ороо тэргээр нь ингээ сагаж асараа. Энийг хийж байгаа. Тэгээ дараа нь эспрессо машинтай болчих үед харин илүү юу байсан. Яг ингээ хэмжээг мэдэх боломжтой хүмүүс. Тэгээ яг магадгүй манай өрөөнийх ингээд кофений хэрэглээ амар багассан байх гэж би бол найдаж байна. Яг хэмжээтэй уух боломжтой болчих жоохгүй. Тэгвэл нэг асуудал байдаг юм билээ. Яг машин дээр одоо бид нар бол DeLonghi эспрессо машин ингээл яг механик ингэж хийгээл ингээл W1 уу гээл single W гэдгийг сонгодог. Тэгсэн чинь манай тэрэн дээр нэг юм бохирдлын гэрэл нь ойроор хасаад байгаа байхгүй. Бохирчлаа хоолоо бохирчлаа гэдэг. За тэгээд тэрийг бодсон чи юу юм бэлээ. Манай ус чинь нөгөө угаасаа ингээд юу гадаг шүү дээ, крантаас гарч байгаа ус чинь айгүй их нөгөө зэв ихтэй гадаг шүү дээ. Тэгээд ойроор хасаад байгаа юм болохоор тэр нөгөө яг бид ус цэвэрлэгч биш ус шүүгчний уснаас ингээд цэвэр ус авч хийдгэл дээ. Гэтэ зарим тохиолдолд бас тэндээс аваад байгаа юм би бодсон юм. Тэгээд тэр ус маа нөгөө хэд их зэв ихтэй л байна. Би цэвэршүүлэгчээс авсан ч гэсэн зэв ихтэй байна уу гэж би зөв хардаад. Тэгээд тэр усаа хийгээд тэгээ хоолоогоор нь ч нөө шүүж байгаа. Тэгэнгүүт нөө фильтр нь маш хурдан бохирдоо. Тэгээ ойр ойрхон ингээд цэвэрлэх шалтгаан болоод байгаа. Ойр ойрхон гэрэл нас. Тэгэхээр манай усаа асуудалтай юм байна гэдэг. Тэ гэж бодсон. Яг хөө тэрийг ямар ч машин дээр яг тэрний цэвэрлэхээ гэдэг юм амар асуудал болоод байгаа шүү. Тэнгүү тэрийг мэдхгүй ингээд кофегаа гой гаргаал хийгээл уугаал гэдэг бохирдоод авах тусам тэр кофений чанар нь өөрчлөгдөд байдаг. Тэгээд тэрийг шийдсэн асуудал нь юу вэ гэхээр одоо эспрессо машиныг цэвэрлэдэг нумдаг бодис. За тэнгууд DeLonghi машиныг цэвэрлэх таблетэн бодис ч юм уу байна. Тэр болохоор яг тэр хоолоон дээр бүглэрчээд байгаа. За тэр чинь кофе мэдээж хийж байгаа юм чинь ингээ гадуур жижигэн ингээ өрнөд байна шүү дээ. Тэд нар бас ингээ хоолоор нь ороод ингээ бүглэрөөд байдаг. За дээрээс нь таны хэлж байгаагаар шүүлтүр нь одоо зэвнээс болоод ингээ шүүлтүр нь ингээ жоохон бүглэрөөд өргөсөд ирнэ шүү. Тэнгууд тэр бодисоор ингээ цэвэрлэнгүүд тэр чинь нэлээд хүчтэй. Тэнгууд тэр ингээ хандад нь алдсан байгаа юмнуудыг сайхан цэвэрлээ гаргачдаг. Одоо нэг бүглөөс гаргаж өгдөө шүү дээ. Тэрэн шиг л тэр жижигэн кофений наалцсан өрнүүд хөг гэл гаргаждаг. Тэгэхээр кофений машин хэрглэж байгаа бол яаж хэрэглэх заавраа сайн мэддэг байх хэвээр. Яаж цэвэрлэх хэвээр байгаа сайн мэддэг хэвээр. Цэвэрлэгээний бодисон дээрээ ч гэсэн тэр чинь айгуу чухал байхгүй. Одоо ашиглалтаас шалтгаална гэсэн. Кофе шоп өдөр болгон хэрвээ ажилладаг кофе шоп байх юм бол 7 хоногт нэг удаа бодисоор цэвэрлэх хэвээр. Тэгжээж тэр чинь цэвэрхэн кофений машинаас гоё яг цэвэр амт нь гарна гэсэн үг байхгүй. Хэрвээ за нэг 7 хоногийн 5 өдөр ажилладаг хүмүүс 2-7 хоногт нэг удаа цэвэрлэх ч юм уу. Тэгж цэвэрлэгээ явахгүй бол тэр чинь ингээд дээрээс нь шүүлтүүрээ шүүж чадхаа болох юм бол ингээ усаалдаад хэлэх юм бол эспрессоны шоотын гэр чинь ус ч орж ирээд ингээ чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаргаад эхэлж байна л гэсэн. Тэгэхээр ердөөсөө хэрглэж байгаа юмаа л айгүй гоё тортоол
Оо энийг чи ингэж хэрэглэх хэрэгтэй байна. За энийг ингэдэг одоо цэвэрлээ шүү, ингэ шүү, тгий шүү гэж яг тэрийг мэдчихэж хийх хэрэгтэй. Кофе гоё. Гэхдээ кофегоо хэрэглэж байгаа тэр бүтээгдэхүүнүүдээ ч гэсэн зөв ашиглах хэрэгтэй. Тий. Бид нөгөө нэг тэр DeLonghi эспрессог авахад BSB-г авчихсан байхгүй. Тэгээд тэр гэрэл нь ингээд асчт юм бэл. Бохирлын гэрэл. Тэгээд яг бас BSB-гээс очоод ийм нунтаг авсан. Нунтаг юм цэвэрлэгч. Тэгээд 5 удаа ашигладаг л. Тэгэл тэр нунтага нэг удаа уусаа өөр дээр хэмжээстэй. Тэгэл 1 литр ус руу хийгээл тэгэл ингээд зааврын дагуу цэвэрлэхээр гэрэл нунтраал гоё болчтой. Яг хаа жоохон ойрхон л тэгүүлэх гээд байдаг юм. Яг магадгүйс яг манай дээр нөө эспрессо машины хэрэглээг өндөр ээж магадгүй л. Хэд их нөө ачаалттай учраас хурдан хасаад иж магадгүй сая тэгж бодлоо хаа. Тий. За тийм машины хувьд бол тиймэрхүү тий. Тэгээд илүү автомат тэгээ яг хэмжээтэй л байвал надад илүү дээр юм санагдсан. Аль болох те яг нэг хүн нөө хэрэг ууж байгааг хэмжих боломжтой. Тэгээд тэр нэрдэг юм том машин ч юм бол надад л ер нь жоохон гэмэл санагдсан. Яг хүн хэмжээгээ мэдэхгүй байна да. Яг хідэ халбахыг яагаад байгаа мэдэхгүй юм байна да гэж санагдсан шүү дээ. Ер нь бол тий. За тэгээ одоо бас нэг асуух юм болохоор кофений ингээд төрлүүд байна шүү дээ. Кофений төрлүүд бас байна. За тэгээд мэдээж дөнгөж кофе ууж эхлэж байгаа ч юм уу кофе ингээд сонирхож байгаа хүмүүс бол латегаас эхэлдэг үү? Ер нь бол тэгнэ. За тэгэнгүүтээ тэр чинь одоо single shot, double shot за тэгэнгүүтээ ингээд өссөн хэмжээгээр өөрийнх нь лимитэн таруулаад 3 шотоор эсвэл 4 шотоор уудаг хүмүүс байгаа. Хэрвээ ингээд дөнгөж сонирхож байгаа бол гой зөөлхөн хүн чинь гой таашаалтай мэдрэмж авч яар тэр хүн ингээд гой тэндээс гой мэдрэмж авна шүү дээ. Тэгэхин тул за хэрвээ анх удаа ууж байгаа single shot-оор гой ванил тэр чинь ингээд гой ванилын сироп болохоор гой зөөлхөн. Тэнгүүтээ ингээд кофений гой авдыг мэдрээд эхлэнгүүт айгүй гой санагд. Ер нь зөөлхнөөс л хэлэх хэрэгтэй. Шууд ингээл анх удаа за би американо уугаад үзчихье гэд нөгөө нэг хүний хүлээлтэнд хүрхгүй нэг амар гашаа муухай ангууд би дахиж кофе уухгүй. Ста муухай гэдэг нь ш. Тэгэхээр ер нь айгүй гой зөөлхөн хэлэх хэрэгтэй. Одоо кофе дөнгөж ууж эхлэх байгаа бол баристагаас аж юм уусан ш. Би ингээд ууж байгаа гой зөөлөн автай нэлнэ. Би нэг ийм юм дуртай тэр хүн ч гэсэн ингээд зөвлөн ш. Та ингээд ямар төрлийн амтан дуртай манад ингээд ийм юм сонголттой гэд. Тэгээд гой ярилцаад сонирхож ууж үзэх хэрэгтэй. Тэрнээс ш хүмүүс американо ууд юм чинь хүмүүс латте ууд юм чинь уугаад үзчихье гэд уучих юм бол өөрийнх нь хүлээлтэнд хүрэхгүй бол тэр хүн дахиад сонирхоо болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө американо уучаач нөгөө гинт анх удаа ууж байгаа зүрхэн дэлсээ салгалаад за яста бойлж өгөх юм байна. Зөвөр максимал уу. Тэгээд одоо ингээд нөгөө шот гэдэг чи одоо нэг хэмжээ гад байгаа шүү дээ. Тэгээд single, double гэд. Тэгээд би нөгөө тоглоод double тэгээд triple гэж байх уу гэд. 4 болвол for people гэдэг. Тэр нь дэшиг болоод ирэхээр юу яг юу гэж нэрлэдэг юм нэршлэн. Ер нь single double-аараа л явна. Тэнгүүтээ тэр чинь одоо 4 хэрвээ эспрессоны шоттой байх юм бол ч юм эсвэл 3 эспрессоны шоттой байх юм бол нэг нэрнүүд допио гэдэг ч юм те эсвэл long black гэдэг ч үлээ тэгээд ингээд явчихдаг. Тэрнээс чинь шотныхоо нэрнүүд ингээд амар өөрчлөгдөд байгаа. Тэгэл хэдэн шот орж ийн тэрнээсээ шалтгаалаад юу орж ийн тэгээд нэршлүүд нь өөр өөрчлөгдөж байгаа. Тийм. Тэгээд карамелтэй латте байж болно. За тэгээд зүгээр латте байж болно. Тэгээд латте гэдэг чинь болохоор юу орсон байд. За сүү бол орсон байгаа. Тийм. Тэгээд шот нь хэдэн шот авах вэ? Латтен дээр. Өөрийнхөө сонголтоос л болно. Синглэр авъя гэвэл синглэр гэж өгөн даблаар авъя. Тэрийг одоо чинь мэдэхгүй ч юм уу хэлэхгүй ч юм уу зүгээр латте авъя гэд авч байгаа хүмүүс ч юм болохоор сингл гэдэг үү? Ер нь даблаар гардаг. Даблаар. Каноч гэсэн даблаар ер нь гардаг. Тэгэхээр чинь латте гэдэг чинь ерөөсөө сүүтэй 2 шоттой кофе хэлж байгаа тийм. Ус ороогүй. Ус ороогүй. Тэгэн гутаа за энэ хоёр тэгээ капучино гэдэг нь капучино гэдэг нь ер нь латтетай төстэй. Гэхдээ хөөснийх нь хэмжээ их гэсэн. Кофе тэгээ сүү. Тэгээ сүүний хөөс. Тэгэн гутаа сүүгөө мэдээж халааж байгаа. Гэтэ халаахтаа хөөсрүүлчихнэ. Тэгэл ер нь бараг латте л юм шүү дээ. Тийм бараг л латте. Тийм байна. За тэгэн гутаа американо болохоор дабл шоттой. Тэгээд халуустай. Зүгээр шингэл болгож байгаа шүү дээ. Тэгэхээр чин их уух дуртай хүн байдаг шүү дээ. Илүү тохиромжтой байгаа шүү дээ. За тэгээд их уух дургу зүгээр л сэргий гэсэн зорилготой хүн бол шууд дабл шотоор эспрессо уудаг тий. Тэрийг зүгээр ямар ч найрлаггүй зүгээр л нэг сингл одоо юу кофег жижигхэн жимхэл юм болж байгаа шүү дээ. Жижиг аяганд эспрессо. Тэгээд дабл эспрессо гэхээр 2 шот болчихно. Тэрийг хийдэж байж болгоно тий. Өөр төрөл чи юу гэдэг вүлээ?
За тэгэл тэрэн дээр бол одоо яг түрүүний хэлсэнчлэн тэгэл одоо Sprite-тай холж болж байна, Cola-тай холж болж байна. Тэг зармигтай холж болж байна те ингээд явчих бах. Юу бол өстой хамгийн муухайтай вэ? Нөө одоо ингээд эспрессо дээр зөвхөн sparkling хийж уух ч болдгүй мэл шүү дээ. Доож үзсэн тий. Би өнөхөр ууж чадах байсан. Өнөхөр заваа унтаал тэгэл ямар нэгэн чихэр байх хэрэгтэй юм байл шүү дээ. Ер нь бол тий. Хэрвээ өвөрмөц амт хүсчил байгаа бол чихрийг заавал байх хэрэгтэй юм биш кофетэй. Тэгж утсан. Нөгөө нэг одоо ингээд кофе уужгаад ямар нэгэн гоё амт өсөд шүү дээ. Тэр чинь гоё амт чинь тодорхой хэмжээний чихэртэй ижиж л гоё амт болох гэдэг шүү дээ. Нэг юм эсвэл одоо лимон ч юм уу тий нэг эсэлгийн юм байлж гоё амттай болох юм шиг л. Ер нь найруулгыг хараад тэгэхээр ямар нэгэн өрмөд амт өсчил байгаа бол тодорхой хэмжээний чихэртэй л холбоотой байвал болох юм бэл. Одоо лимон халсан ч болно, тий лимоны шүүс халсан ч болно. Эсвэл ямар нэгэн чихэртэй. Тэгэхгүй нөө шууд кофен дээр sparkling хийхлээр яста муухай амталт. Ууж чадахгүй мэл тэр хэл. Яг гоё өөр амт гаргая гэд яг чихэр гэхээр бас арай биш. Арай зүгээр өөр төрлийн амт хийх бах. Яг нэг арай өөр төрлийн ам. Одоо жишээ нь ингээл тэр чинь янз бүрийн юмтай таны хэлэхээр Sprite-тай холж байгаа. Тэр чинь ингээд лимонтой холдог ч юм уу. Арай өөр төрлийн ам. Дан сахар нэмэх юм бол бас болохгүй. Ер нь л. Чиний хувьд эндээс ямар нэгэн уус юу байхгүй, сурчлага мөнгө төр авсан гэдэг байхгүй юм чи. Чиний хувьд хамгийн гоё санагддаг одоо монголч юу? Кофе шоп юу найл санагддаг. Аль кофе? Кофе эсперанто гоё. Яг тэр нэг Итали амтаар нүүрстэй гэж болохоор их тэр нэг гоё. Гэхдээ яг кофе шоп хийсээ гадна бариста амар чухал. Үнэхээр чухал. Тэр бариста ингээд яг технологийн картыг давуу хийжсэн ч гэсэн яг даалтаа зөв гаргаж гинүү те. Яг дарааллын дагуу зөв явж гинүү. Тэрэн дээр ингээд яг тэр чанарын шаардлага яваад байгаа байхгүй. Одоо том компаниудад ингээд яг удаа оршин тогтнож байгаа зүйл нь баристанараа яг нэг төрлөөр ингээд яг хатуу чанга зарчмаар ингээд сурагчж байгаа учраас тэр амт өөрчлөгдөхгүйгээр бид нар ингээд удаа оршин тогтноод байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бариста олон дахин солигдоод дээрээс нь ингээд сургалтын муу ороод заавар зөвлөгөө баг байх юм бол хичнээн яг хийдэг бүтээгдэхүүн дээр хийгээд байгаа хэрнээ тэр амт алга болчдөг. Яг тэрийг өмнө ажиллаж байсан байгууллага тэр их болохоор ингээд анх нэгдснээс нь 8 жил ажилласан гэдэг ч байхгүй. Тэгэл яг хүмүүс нь яг ингээд байнгын үйлчлэгчтэй болсон. Байнгын үйлчлэгч нь би нэг удаа кофе хийж өгдөг. Тэнгүү шууд амсаал шал өөр гэлтэжсэн байхгүй. Тэнгүүд энэ баристагийн тэр нэг уур чадвар гэдэг нь яваад байгаа байхгүй. Яг тэр нэг тэр баристагаас л амсаж болох амт гэдэг юм тусдаа байдаг юм байлээ. Тэрийг бас нэлээд сүлд болсон. Миний бодлоор ч болохоор хийдгээр нь л хийж ин би яг л адилхан байх хэрэгтэй гэж бодоод байгаа дүүгүй. Тэр хүн одоо тэр үйлчлэгчийн за энэ хүн маань ингэж боддог шүү. Жохон ингэж боддог шүү. За жохон усын ингэж хийчигээд тэр нэг мэдрэмжийн ур чадварыг хүнийг ойлгох чадвар бас ингэж тэнд явдаг. Яг кофе гэдэг чинь зүгээр л үр биш. Тэнд тэрийг хийж байгаа хүний сэтгэл байна, авьяас чадвар, ур чадварууд нь явж идэг. Ер нь бол тийм нарийн л үйл ажиллагаа. Чиний ихэнд нэрлсэн юу чи хаана идэв? Эсперанто юу? Тэр болохоор нөгөө кофе эсперанто чинь 120-д байдаг. Тэднийхээс нэлээд удаан ажилладаг. 120 хаана? Яг 120-ын ертөнцийн зүгээрээ баруун талд. Яг одоо ингээл нөгөө нэг хуучны 5 давхар байрууд байдаг шүү дээ. Тэрний тэнд байдаг. Яг ингээд нэг хэсэгт нь яг зам дагуу ингээл Милая орн байдаг гэсэн шүү дээ. Яг тэрний тэнд. Миний баруун талд та тийш очиж үзээрэй тэнд аягүй. Тэгээд дараа очиж үзнэ. Тий. Тэгээд надад болохоор яг саяны ярианаас нэг юм санаанд орчлоо. Тэр нөө бариста гэдэг. Одоо бариста ч ингээд өөр амттай гэдэг. Тэр нэр амар чухал юм билээ. За яг манай кофе шоп дээр байгаа ш тий. За чиний өмнө заяа хэд хэдэн хүн орсон байсан. За тэгээд тэр дундаас яг чиний өмнө нэг залуу байсан байхгүй. Гих нар гэдэг. За тэгээд тэрний өмнө болохоор 2 хүн байсан байхгүй. За тэгээд тэр хоёроор ингээд би кофе ингээд хийлгүүлж байгаа штэ. Тэгээд үдчихэл уучлаарай. Тэгтээ өнхөө гоё яагааг. Ингээд би яг уух ингээд за цаг тэгээд дээрээ өрөөндөө очтоо гэдэг. Яг гоё яагаад. Тэгсэн чинь гих нар орж ирээд. За тэгээд тэр залуу бас айгүй олон жил кофе бариста хийж мэйсэн гэдэг. Тэгсэн чинь тэр залуугийн кофе өстой гоё байсан. Би бүр яг ингээд яа стресс та үнэхээр гоё. Тий. Бүр яг гоё. Тэгээд би ингээд хэлж яах вэ? Тэр залуугийн кофе маш гоё амттай байсан учраас би бүр ингээд бүр намайг бүр илүү гоё гэж кофенд оруулж байгаа хөөх. Тэгээд ингээд одоо ингүүл явах хөөх, тэгүүл явах хөөх гэж би чам дээр заримдаа нэг янз бүрээс яг тэрийг ингээд ингүүл явах, тэрүүл явах. Энэ явах чи ингээд болж байна аш ингээд наа чи ингээд тэгээд би янз бүр асуух наа чи ингээд тэгдэг гэл гоё юм хэлж өгөөл тий. Тэгээд тэр өсөн тэгээд даанч
тэр залуу маань ажлаас гараад ажлаас гарсан дараа би яа одоо юу орж ирэх бол доо гэд. Тэгээ байжсэн заашгүй чи орж ирээд. Тэгээ чиний кофе сая гоё юусэн. Тэгээ би тэгээ гоё ясан тэгээд тий. Ер нь аюу гоё. Тэгэхээр яг тэгтээ яг чиний кофений амт гих нар уул нэг л үр ашиглаж байгаа шүү дээ. Тэгтээ гих нарын кофе чанж байгаа чиний чанж байгаа хоёр бас өөр амттай. Гэт. Харин яг тийм байт юм. Тэр их чухал юм лээ те. Тэгээд бас нэг миний нэг сүулт ойлгосон юм гэх юм бол надад яг хэлж ирсэн байхгүй юу? Би нэг жоохон стресстэй байсан. Яг нэг имлэг мэдлэгээр яваад жоохон стресстэй. Тэгэл би нэг кофе чөчөөл ингээл. Ердөөс харилцаа өсгөө ш тийм ингээл хийж өчөөлөх гэсэн чинь. Надад ингээл өөрийнхөө түүхээр чадахгүй би ингээд Америк кофе шопт ингээд ажиллаж исэн. Тэгэхэд манай Итали биш надад нэг юм хэлж ирсэн гэл тэгж. Тэгэхээр наа за гэсэн чинь. Баристагийн ажил бол ганцхан кофе хийх биш ээ. Баристагийн ажлын 50% нь л кофе хийдэг. 50% нь л үйлчлүүлэгчтэй харилцах байдаг шүү гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд тэр үедээ би одоо ингээл чихний хааж байгаа юм. Дараа нь тэр намаа ингээд дандаа дагаад байдаг байхгүй. Тэнгүүд кофе шопын бариста кофегоо зархаас гадна тэр хүмүүс тэр өдрийнх нь ингээд гоё мэдрэмжийн зарж байдаг. Өөрийнхөө чадварыг зарж байдаг. Процесс болж байгаа байхгүй. Хүн орж ирэл хүн ямар ч хүн ингээл амар кофе уухтаа би ууртаа унаа. Би өстө хамаагүй уураа гаргана энэ газар гэж бодож орж ирэхгүй. Амар стресстэй байсан ч гэсэн орж ирээд кофе уугаад 5 минутыг өгдөө зарцуулж 5 минут гоё тайван байгаад кофегоо уучаад гарыг гэж боддог. Тэнд ингээд орж ирж байгаа хүн гоё ингээд хичнээн гонигтай орж ирсэн ч гэсэн тэр хүнд за өдөр нь яаж өнгөрч сайн байна уу та гэл ингээл мэдлэлүүдээс нарцаал за та юу юмар байна манай тим юм байна энийг сонирхоод үзэхүү гэх тэнгууд тэр чинь ингээд тэрнлөө ороод хэлэнгүү тэр хүний уур амьсгалд нөгөө хүнд ингээд гоё даамжаад эерэг мэдээллүүд нь мэдрэмжүүд нь яваад очиж байгаа байхгүй тэр жижигхэн ингээл нэг 2 минутын ч юм уу харилцан яриа хүний ингээд өдрийн гоё тэр мэдрэмжийг ингээд аваа явчихдаг. Тэгэхээр үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн гол чадвар нь үйлчлүүлэгчтэйгээ харьцаад тэр хүний сэтгэл мэдрэмжийн засахч байд юм уу те гоё ойлгоод их өстой хандлага нь байд юм байна гэдгийг бас амар ойлгож ирсэн байхгүй. Тэнгүүд ингээл гоё за та байнга энийг удам чи энийг туршаад үзвэл яаж гэх тэнгүүд өөна чи юм байна. Дараа энийг чинь гоё туршиж үзье гэл ингэдэг. Өмнө бас ажиллаж байхад нэг ихч орж ирж ирсэн. Тэгээд латте уугаал сууж ирсэн. Калькулятор ч яасан бол та гэлтгсэн чинь би ингээд арт талтай өмөр ирсэн байхгүй. Өнөөдөр миний сэтгэл санаа айгүй муу. Би ингээ гоё зүрх мөрхтэй тийм талтай өмөр. Энийг чинь буцаад өгөх гэдэг хэлсэн байхгүй. Тэнгүүд тэндээс ойлгож авахгүй хүн кофе уухтаа биш тэр газар орж ирээд тэр уур амьсгалыг мэдрээд яг нэг 5 минут ч самаагүй өөртөө ингээд гоё бяцлах цагийг өгөөд өөрөө өөртөөгөө байх цагийг тэндээс авт юм байна гэдгийг ойлгосон. Кофе шопт хүмүүс ингээд найзуудтайгаа орж ирдэг. Тэнд юм уугаад суухаасаа гадна тэр хүмүүс мэдрэмжээ солилцоод тэр кофений амтны талаар ярилцаа ч юм уу. Тэнгүүд өдөр тутмын тэр нэг жижигхэн зүйлд хүний амьдрал ямар их нөлөөлж байна. Тэнд ингээд кофе шопын бас нөлөө ямар их байгаа юм бэ гэдгийг харж ирсэн байхгүй. Тэгэхээр ердөөс бол харилцаа хандлага амар чухал юм байна гэдгийг бас сүлдээ ойлгочихсон. Тэр болтол би хийдэг юм аа хийгээл зүгээр ингээл кофе гофт ингээл болно шүү дээ. Болно шүү. Ердөөсөө болоо гэл ингээл би захиалга хийсэн ингээл төлбөр тооцоогоо дандаа ингээл жинхэнэ болсон бол болоо гэд тийм процесс биш. Зүгээр тэнд гой хүмүүстэй зөв харьцаал тий. Та юу амаар байна? Өнөөдөр яаж жоох стресстэй байна уу? Тэгвэл энийг уух уу гэл ингээд нэг гой харилцан яриа л ердөөсөө тэр кофег илүү амттай болгодог юм байт гэж бодсон. Одоо ер нь чиний цаашдаа гой бодож байгаа мөрөөдж байгаа зүйлийг хаалцвал одоо ер нь бол амар тийм юм хийж бүтээмээр санагдаад байдаг болсон. Яг нэг тийм үр дүнг нь хараад яг нэг тийм гоё хүссэн юмаа хийгээд нэг тийм өөрийгөө ингээд сориод би амар нэг тийм өөрийгөө зовоох туртай хүн юм шиг байлээ. Тэнгүүд өмнө нь болохоор ингээд амар тийм дэмий юмд өөрийгөө зовоод байдаг гэсэн. Одоо болохоор яг нэг тийм зорьсон юмныхаа төлөө өөрийгөө айгу зовоё гэж бодож байгаа. Гэхдээ яг ингээд кофе шопт ажилласнаас хойш бас нэг мөрөөдөлтөй болсон. Гоё тустай гараад гэртээ болохоор нэг юм жижигхэн кофе корнертэй болъё гэж боддог. Зөндөө олон ингээд нэг кофений машинуудтай тэгээд гоё сиропнуудаа аваад шинэ юм туршаад тэгээд хэрвээ ичихгүй байх юм бол тэрүүгээрээ ингээд жижигхэн контент хий гэж бодож байгаа. Тийм. Гоё. Чи No Other Choice гэх кино үзсэн одоо гараад байгаа. Тийм үзсэн. Үзсэн тий. Тий. Би бас яг тийм хүн баггүй. Тэндээс би амар их юм ойлгосон л та. Гэтэ яг тэр киног үзэхээс өмнө одоо яг миний хувийн амьдралд тэгээд ингээд аюу их өөрчлөлтүүд бий болж байгаа байхгүй. Миний ингээд үзэл бодол, миний ингээд бодож байсан зүйлүүд аюу их өөрчлөгдсөн. Өөрчлөхөөр зүйлүүд их болсон. Тэгээд ингээд тэр өөрчлөлтүүд ингээд явагдалсан би тэгэл ингээд анзаараад хараад за ер нь юм байх димээс юм байна да гэж бодож байгаа. Тэгээ яг тэр кино үзэх. Гэсэн чи тэр кино яг тэр үйл явдал бол биш та. Тэнд
нэг санаа хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэнд нэг юм хэлэх гээд шүү дээ. Нэг санаа гаргаж тавиад байгаа байхгүй юу? Тэгээд тэр санааг ингээ яг миний амьдралтай амар ойрхон санагцсан байхгүй тэр санаа. Тэгээд тэрийг хараад тийм байж штэ. Тэгээ нэрээ тийм байх хэрэгтэй байсан юм байна. Тэгээд би яг тэр одоо тэр гол дүрийн жүжигч юм биш. Тэр гол дүрийн одоо туслах дүрүүдийн тэр үзэл бодлыг хараад яг өөрийгөө харах шиг болсон байхгүй. Тийм штэ. Би энийг хийхгүй гэх. Би ийм юм хийдэггүй. Би тийм биш. Тэгтэл тэгээд тэндээс яг ямар бодол төрсөн бэ гэхээр бүгдийг хий гэж бодсохгүй. Тэгээ бүгдийг хий. Тэгээд хожим харамсахгүй гээд. Тэгээ би болохоор ингээд би ингээд YouTube хийхгүй. Тэгээс л энийгээ ингэнэ гэх тийм бодолтой байсан. Тэгээ би сошиал хуудасаа хөгжүүлэхгүй. Яах гэж гэл ингэдэ байсан. Тэгээд тэр бодлууд маань ерөнхийдөө л өөрчлөгдсөн. Яг тэр талаар ирээд л ингээ амар их юм ярих баг. Тийм. Тэгэхээр гоё. Тэний санааг бол гоё дэмжиж байна. Одоо би бол яг тийм байр суурьтай болцсон болохоор тийм гоё тиймэрхүү гоё хийвэл ярих. Дээрээс нь сүүлд нь эргээд байхад бас гоё дурсамжтай болов. Тэгээд миний одоо туйлын хүсдэг зүйл юу гэхээр зүгээр хүнд дурсагдахыг хүсдэг гэх юм уу. Хин нэгэндээ дурсаасаа. Тэгээд хүнд дурсагдана гэдэг чинь одоо маш гоё зүйл гэж бодож байгаа. Тэгээд одоо чинь уран бүтээлч тэр репрут ч юм уу те гэдэг чинь би одоо ингээ байхгүй болсон ч гэсэн би чиний хүүхдээр амьдрах болно гэх. Тэр чинь яг ухтаа хэлэх гээд байгаа санаа би бол тэгж болоод байгаа. Дурсагдана гэдэг чинь гоё зүйл юм шүү гэж бодсон. Тэгэхээр дээр үед бол одоо хүмүүс өөрсдөө юу гэж мөнгөлдөг байсан бэхээр ном бичдэг ч юм уу тий. Ингээд харин одоо цагт бол өөрийнхөө дүрсийг үлдээх юм шиг санагцсан байхгүй. Тэгээ хожим ингээд бидний цаг яриад бид нар чинь ингээд тэнгэр рүү явна шүү дээ. Тий. Тэгээд тэрнээс хойш яхагаар үлдэх зүйл нь одоо яг юм платформод үлдэн тий. Энэ бичлэгүүд энэ YouTube угаас үлдэн энэ маш том систем тий. Тэгээд ингээ энэ зүйл үлдээд хожим бидний үр хойч тэрийг хараад ингээд ийм хүн байсан байж тээ гэдэг юм руу бодох болоо гэж бол би бол тэрийг бодоод байхгүй гол одоо миний боддог зүйл юм уу. Тийм тэгээд яг надад бол ингэ санагдаад байдаг. Надад яг ийм мөрөөдөл байдаг. Би бол ингээд гоё юм кофений газартаа болох хүсдэг байхгүй өөрөө. Тэгээ энэ миний бүр дээр үеэс хойш байсан зүйл бүр ингээд. Гэхдээ би ерөөсөө огт баристагаар яаж байгаагүй л те. Яг оролдоогүй зүгээр л мөрөөдөл ингээл юмдэл яваад байгаа гэсэн. Тэгээ би ингээ нэг талынх нь хана ингээ тэр чигээр юм том ном. Тэр чигээр номтой. Тэгээд хүмүүс орж ирээд суугаад тэгээд тэр номноос аваад уншиж болдог. Тэгээ яг түрүүний чиний хэлсэнчлэн хүмүүс зөвхөн орж ирээд кофе л уудаг. Тэгээл гоё 100 мус ч юм уу тий хөнхий юм идэл идэн. Тэгээд гоё кофе уугаал. Тэгээ би өөрөө болохоор ингээ баристагаа хийдэг те ингээ байж идэг. Тэгээд нэг олон хүн дуус ажиллах байхаар бараг биел байдаг ч юм уу те. Тэгээд тэргээр нэг мөнгө олох гэж нэг зорддог. Тэгээ ингээ яг олохгүй зүгээр л одоо өөрийгөө ингээ зугаац болох те өөрөө яг нэг хүсэж байгаа тэр орчиндөө байхыг хүслэх юм уу. Тэгээ би өөрөө болохоор ийм шота ирээн ийм цамц ингээ байгаа хүмүүстэй те. Би яг тэгж бодох юм. Тэгээ би ийм жижигхэн ийм ирвэхээ зангаа зүүцсэн. Тэгээ ингээ тийм тэгэнгუտаа үсээ ингээ жоох ингээ ургуулад тэгээ хойшоогоо ингээ жалгаад ийм үстэй ноос малгай ингээ зүүцсэн тий ингээ өмсдөг. Тэгээ би энэ хуцаа байнга өмсдөг. Өдөр болгоо тэр хуцтайгаа яждаг. Тэгээд яг чинэг шиг ингээ ийм юу зүүцсэн. Хормогч зүүцсэн тий. Тэгээд ийм амар лаг эрэг тэр надад хаа сахал зөгтөг. Тэгээ миний сахал аян ордог байхгүй. Тэр надад сахал зөгтөг юм аа. Би ингээ сахал уугаачаар пад хар царайд авчдаг. Өөр нэг юм сонин царайд авчдаг. Уул нь яг миний төсөөлт болохоор гоё ийм сахалтай. Гоё юм сахал нь жоохон ургацсан гоё юм. Тэгээ тийм дүр төрхтэй нэг тийм амар ингээд нэг гоё наас ахнаар яж идэж нэг амар наас тийм дүр төрхийг өөртөө аягүй тийм дүр төрхийг мөрөөддөг юм тийм орчин мөрөөддөг. Тэгэл өдөр болгон гоё хүмүүст ингээд яг хүмүүстэй ярилцаал. Тэгээ би жоохон тийм төрөл юм баггүй юм. Ярэ доторхоо шууд гаргацдаг, мэдрэмжээ шууд илэрхийлждэг, дуртай дургуугаа шууд хэлждэг. Ингээд тиймэрхүү төрлийн хүн. Тэгээд тийм болохоор ингээд яг тийм хүмүүстэй юм хүм ярих мархад л надад амар таалагддаг. Би бол ер нь дуртай. Тэгээд хүмүүстэй тэгээ янз бүрийн юм яриад л ингээд өдөрт байж байгааг аяг хүсдэг байхгүй. Гэхдээ тэр мөрөөдлөө хүрэхийн тулд яг өгтөө Монгол хэрэгтэй л байна л та. Тэгэхгүй бол би яг тэргээрээ би мөнгө олно гэж бас бодохгүй байхгүй. Мэдгүй олж модод тахал. Ямар тач эхлээд ядаж тэрийг хийхийн тулд ямар нэг тэр ядаж тэр гадаа төрөөслөхийн тулд одоо мөнгө хэрэгтэй болно. Тэгээ одоохондоо мөнгө байхгүй л. Тэгэхээр тийм мөрөөдлөөр нь бол надад байдаг. Тэгээд би дараа нь гоё тэр кофений газар модорч очиж үзнэ. Гоё ууж узнэ. Тэгээд
Тий. Сүүлийн тэгээ 2 жилээс эхлээд бол ер нь кофенд бол маш дуртай болоод байгаа. Тэгээд аль болох гоё яг хэмжээ хязгаартайгаар гоё хэрэглэхийг бол бас ер нь бол хүсэж байгаа. Тий. Тэгээд хоёлоо одоо өөр ярихаар орхисон зүйл бараг байхгүй бах тий. Байхгүй хаа тий. Гэсэн баг тий. Тэгээд ардаач гоё натайгаа ярилцсанд бол баярлалаа. Тэгээд уул нь эхэнд нь танилцуулах болсон. Тэгтээ төгсгөлд нь танилцуулж өөрийгөө жоохон товчхон танилцуулвал. За, намайг болохоор Уянга гэдэг. Би болохоор энэ компанид баристагаар ажиллаад одоо 6 сар болж байна. Гэхдээ яг кофе шоп, кофетэй холбогдоод бол 4 жил болж байна. Тэгээд намайг подкастнда урьж оролцуулсан Чингүн ахтай баярлалаа. Тэгээд санаанд багтсан юм заяанд багтдаг гэдэг тэгэхээр та төсөөлж чадж байгаа юм чи наа чинь бол бодит болох байх гэж бодож байна. Би бас яг анх ингээл хэлэхдээ жоохон цааргалал айгаал би ч одоо камерын өмнө байтгаа хүний нүд рүү харахаасаа хичээд идэх хүн ч одоо ямар юм ярьдсан бол тоо гэж бодоол байсан. Тэгээд яг Чингүн ах хэлээд ингээд гой өөрийгөө үлдээгээд тэр чигт ингээд үлдэх чинь амар чухал шүү гэд тэгэхэд бас яг бодож байсан байхгүй юу? Манай би ч өвөө маяр дээр өссөн. Тэнгүүт ингээд одоо болохоор өвөөхөө ингээд дуу хоолойг сонсомоор байдаг. Тэнгүүт үлдээсийн өртөөсөө бичлэг байхгүй. Зургнууд хэдий байгаа ч гэсэн би ингээд хоолойг сонсомоор байдаг. Тэнгүүт байхгүй. Тэнгүүт би нэг 5 жилийн дараа ч юм уу те энэ бичлэгээ үзэнгүүт ямар инээдтэй би миний үзэл бодол ийм байсан юм байна. Би ингэж харагддаг байсан юм байна гэд тэрийгэ харах нь надад айгүй гоё санагдаад энэ жилээс бас би айгүй тийм зөрөгтэй болсон. Хүн нэг шийдчих юм бол ингээд нөгөө айх айцсан байхгүй болчтой юм лээ. Тэнгүүт за ороод үзье. Би ингээд яг мэдхгүй чадахгүй юм надад байгаа зарим зүйлийг би бас ингээд бүрэн ойлгож сураагүй байгаа. Миний мэдлэг дутаж магадгүй. Тэгтэл би өдийг хүртлэх яг өөрийнхөө цуглуулсан юмнуудыг л ярий гэж бодоод орохоор шийдсэн. Тэгээд бахархаж байна өөрөөрөө. Гоё. Тэгээ хоёлаа одож гоё кофеийн талаар гоё чадхаараа ямтайч бүх халуун яриа өрнүүллээ тий. За баярлалаа. Тэгээ оролцсонд бас маш их баярлалаа. Тэгээд би юу бичлэгийн дараа нь бас юугаар өгчнө флашаар ч юм уу тий. Чи аваад архивлаа хадгалчихгүй юу тий. Тэгээд тэрвээ янз бүрийн юм болчихгүй бол миний YouTube бол байж л бах. Тэгээ архивлуудаа тэгэл үлдээл ингээл тий. Хизээ нэг цаг YouTube бусдад алга болчихгүй бол ажил авах ярина л тий. Харин надаас үлдэх нь гоё санагдаад ер нь орно гэж шийдсэн. Баярлалаа.